Yeah, 100. Sounds so funny when I can keep it 1,000. I know you don't really run it. I'm like, don't worry, we gon' keep it running for miles after you done. Cause I know you don't really run it. I'm obsessed though. You right, that's why I'm the best though. Too right, when they talking, I say let's go. All right, I'm the one they thought they left, but I got it too right. All of my company, cause I feel like 3,000 Jesus down on low, cause you know that we bout it. In your dreams, you never want real life, you can't do nothing about it. I heard you say you the greatest, get your vision must be closed a little bit. Oh Lord, I got high in pole position, I don't need a pit stop. Never miss out on a mission, I'ma make it if you know. And you know I'm never missing, I'ma be the shot clock. Shoot, shoot, shoot. Сайн байцгаана уу та бүхэнд орой мэндийг хүргэе. Тэр шинэ 7 өдрийн мэндийг хүргэе. За мэдээж хэрэг Эмбеток та бүхэндээ энэ цаг хүчтэй хүрдэг байгаа. Гэхдээ энэ өндөрлөлийн 40 дахь дугаар буюу одоо яг энэ өндөрлөлийн хамгийн сүүлийн дугаарыг та бүхэнд яг танил тав өнөдөр хүрэхээр хамт уулзсан байна. Орой мэнд хүргэе. Орой мэнд. За мэдээж хэрэг нэвтрүүлгийн Platinum Event гэгч үндэсний дээдлэгийн албан ёсны хав Токи тоглолтын university-с зөвхөн Токиос та бүхэн хараарай. Нэвтрүүлгийн Platinum Event гэж Power Sport усгаа тэгээ цоошин өнгөтрөхтэйгөөс эргэрсэн байгаа гэдгийг таатай байна. Нэвтрүүлгийн Platinum Event гэж PC Mall, Apple, Samsung, Huawei, Honor, Xiaomi брэндийг албан ёсны хэрэгтэй уулзалтыг лизинг зөвхөн PC Mall-аас та бүхэн аваарай. Гэдгийг хэлмээр. Тэгээд 40 дугаар бас Эмбетоктой хамт байсан спонсоруудаа Эмбетокийн зүгээс баярлалаа гэдгийг хэлмээр байна. Тэгээд маш гоё өдөр болсон. Ер нь ихэнх хүмүүсийн таамаглаг өдөр болсон гэж хэлмээр байна. Маш олон гоё үндэслэх үйл явдлууд болсон. Тийм болохоор бүгд яг өнөөдрийнхөө дугаараар сүүлийн дугаар болохоор энэ үеийн сүүлийн дугаар яг удирдаа бүтэн бааз идэхөө. Инээс эхлэе гэж бодож байна. За тэгэхээр 2025-аас 26 оны удирдлагын онцлог үйл явдлыг бүгд эхлэе гэж бодож байна. За мэдээж хамгийн чухлаас нь эхлэе гэж бодож байна. За хамгийн гоё мөчүүд юм тийм ээ. Хамгийн чухал мохол. Хамгийн гоё мөчүүдээс тийм ээ. Тийм. Баймата боёгийн 83 оноо юу? Аа. Ер нь 83 оноо аавна гэдэг бол те яг 50% ч хэцүү гэдэг штэ ер нь бол те. Хүмүүсийг талцуулсан 83 оноо. Эмбетокийнхныг бас хэрүүл уралд оруулсан 83 оноо шүү дээ энэ бол. Тэ? Таач энэ дээр болохоор санал юу ямар байлаа? Дими байсан гэдэг одоо зүгээр би үгүй яг тэгээд нөгөө дайч чирээгүй зогссон бол яг байсан бол гэдэг үнцгэл хийсээр буруудсан шүү дээ би юу жишээ. Буруутлагч. Сүүл рүүгээ хитгэж чигчгшээл санагдсан надад. Ковид хүндлэл үзүүлээд 81 дээр нь бойл гэдэг. 80 дээр бойл гэдэг лөө. Тэгсэн бас яг гэсэн чи тийм байхгүй юм чи анал юм ирсэн шүү дээ бас тийм. Гүг үт чи. Юу шүү дээ. Кобиг давахгүй нэг чухал биш. Зүгээр ингээд органикаараа яг ингээд оноог авсан бол 85 байна уу 75 байна уу байманд боёо түүхэн үйлрэллийн түүхэн доктор шийдэж байгаа байхгүй. Хүмүүст дахиад загнуулж шүү хоёлаа. Гүг. Тэгэхгүй нэг баг нь хүртэл ингэж авчиж эсрэг цаг зогсоох гэж алдаа хийгээд ингээд жоохон сүүл рүүгээ жоохон тэр зүйл л жоохон онцгойсэн болохоос үдээж хүссэн хүн болгонд ийм өндөр оноо аваад авах боломж ерөөсөй байхгүй шүү дээ. Тэгээд лигийн түүхэнд 83 оноо энэ бол юу вэ те? Аимшигтай. Одоо үргэлжил нас одоо түүхэнд одоо үлдэх зүйл шүү дээ тийм ээ. Тэгэхээр энэ тэгэхээр супер бас амжилт байсан. Тэгээд зүгээр дурсаар л гарч ирэх байх л та. Нэг амар сэтгэлд үлдэж мүлдэх таах. Одоо яриа шүү дээ. Дөрөв чи яриа шүү дээ. Би ч тэгээд яг тийм 83 он авч илаа шүү дээ. Тийм ээ. Тэнийг хэлдэг бол гэхдээ бас үнэ. Яг тийм сэтгэл яг хоногшиж үлдэхгүй. Тэг яг факт болгоо. Юм бэлээ. Жишээ нь би мартсан байж байгаад сэдв бэлдэх таа өнө 83 авсан шүү дээ. Зүгээр яг хараа санаж байгаа. Тэрнээс одоо би одоо үлрэг дуусгаад за стос BM 83 амир өссөн шүү ч гэх юм бол бодогдохгүй л байсан л та. За яг одоо энийг одоо Кобигийн нөгөө 60 оноо моно шүү дээ зодог тайлдаг. Тэр мэр чинь бол ингээл толгоноос гардгүй шүү дээ. Баясагийн 83 юу аахгүй. Би бол ингэж бодоо да. Одоо ингэ МБ-гийн нэг тоглолтод хамгийн олон авсан чагсаалт ярихаар тэр дунд Чемберлен Кобо эргэл ирдэг байхгүй. Тэр хоёр тоглогчийн хувьд тамирчныхаа нэр хүндийн статусаараа ч юм уу одоо Букер байна. Букерийн 71 оног хүмүүс нэг ярьдгүй шүү дээ бас. Энэ тэр нэг статус л байх шиг байна. Зүгээр яг магадгүй карьерийн төгсөл рүү очиод баймаа боёо бүх зөгийн төвөнд үлдэх шилдэг тоглож болох ч юм уу мэдэхгүй шүү дээ. Тэр үед нь харин 83 илүү их ярих болоо. Аниш 83 он бол угаасаа хэм бол нэг хүссэн хүн бол хийгээд зүйл шүү дээ. Миний хувьд бол жаргалтай байгаа. Яг жижигсэн сүлдээ амар жаргалтай байгаа гэж тусч шүү. За тэгээд бас ингээд үргэлжлүүлээд явцгаая тийм ээ. 83 оноос за энэ жилийн руки дрийг бид бас сонсох хэрэгтэй байх тийм ээ. Энэ хоёрын нөгөө тоглолтын тэ хоорондоо өрсөлдсөн. Хоч багийн хамтрагч. Нэг өрөөний өрөөний хамтрагчуд. За тэгээд энэ жилийн рукигээс яалтчгүй энэ хоёр
хамгийн сүүлийн мөч болтол хин rookie of the year вэ гэдгийг те. Ерөөсөө яг эцсийн яг юу хүртэл энэ хоёр тэр яг идлээ шүү дээ. Ер нь баг Knopel авчих шиг бодлоо. Бус чиглэлүүдийн плаг авах бах те. Яванда энэ хүн зөндөө ирээд байгаа. Энэ жил Эсвэл бүр хуваагаад авчмаа. хуваагаад авч магадгүй гэж яригдлаа. Өөрөөр хоёулаа супер байлаа. За тэгээд энэ хоёр тоглолт хоорондоо тоглосон тийм ээ. Бол Шарлоттыг бид нар бас сонслох хэрэгтэй. Шарлотт баг бол энэ жил бас драфтаар боссон залуу баг бас үнэхээр энэ жил бол маш сонирхолтой тоглолтуудыг бид нар үзүүллээ. За тэгээд энэ дэр Knepel 39 оноо 34 оноо нөгөө талд 49 оноо флаг авч. Флагийн тий 49 гэдэг чинь бас амар. Рүүкүлэр л та тий. Тэгээ хоорондоо өрсөлдөөнөр. Тэгээ арай илүү багтаан хоцсон доо тий. Тэгээ 123 121-ээр бас эцсийн мөч хүртэл өрсөлдөв. Яг хар гойн үлрэлийн хамгийн чимэг болсон тоглолт байсан. Үзүүштэй тэгээ баг нь бас бид нар ер нь өмнө нэг энэ бид нар ер нь хизээч би санахад Шарлот хоорондсыг яг энэ жил шиг хизээч ярьж байгаагүй хаа. Энэ жил бид нар арай өөр төвшин Шарлотыг ярьж шít. Маш өрсөлдөөнтэй боллоо. Энэ баг бол плей-инд яг үзүүштэй плей-оффт орж гарчих юм байна. Ингэх юм байна гэдэг. Тэгээ плей-инд бас тоглолт гарсан л та энэ баг тий. Тэгээ дундаа техник хитэгөө гибридл гэмтэл байгааг бол бид нар ярьсан шүү дээ. Энэ баг бүрч дэш явах байж гэдэг тий. Одоо сүүлд нэг үзүүлсэн плей-ийнхээ байдлаас бүр өндөрч гарах боломж байлаа гэдэг. Тэгээс энэ жил үзүүчтэй баг нас ялчгүй Шарлот хооронд байлаа. Иргэшлийн хүлээлт бас өндөрлөлтсөн тий. Тэгээд бас яах нь цааш яг драфт болсон бүх бид ярьсан. За Knepel флаг хоёр дөрөс ярих нь одоо яриач. Анараас ихлэж гоё тоглож орж идэв шин бид хоёр. Миний эрхчлийн Dallas Mavericks баг ямар шиг бүрэлдэхүүнтэй орж ирэх нь сонирхолтой. За мэдээж энэ үйлдвэрлэлийг дуусгаад Jason Kidd халжуулагчийг ажлаас нь чөлөөлсөн байгаа тий. За тэгээд бид нар юу гэдэг одоо юу гэдэг Cooper Flag-ийг иргэн тойронд нь ямар бүрэлдэхүүнийг бий болгож плей-офф өрсөлдөөнийг үзүүлэхэд одоо San Antonio Spurs дэше гарч ихэд хэрэг хугацаа шаардлагатай бол гээл ирэх үйлрэл бол нэлээд бас хүлээлттэй үйлрэл байх болов гэж бодож байна. Одоо энэ жил драфтаас ямар тоглогч авах вэ гэдэг нь бас анхаарал татчихна тий. Тэгээ драфтаас холбогч авах юм уу яах юм. Түкэй тоглосон чинь Түкэй дээр флаг холбогчийн байрал дээр тоглоо Кайри 2 номер дээр тоглож илээ жишээ нь. Сая. Одоо эх оны ростроор нь бүтэн ростроор тоглосон чинь. Тэгэхээр зүгээр яг тэр Түкэй дээр бол тэгсэн л. Гэхдээ бол эргчлээс үндсэн бас жижиг тоглох жоохон байрал дээр тоглоул тий. Тэгээ Далласыг үгүйс ярих бид нар сая бас юу аврах бодлоход ярьсан. Явсан тоглогчдод нь ямар тоглогч байсныг харлаа. Эхнээсээ сая аврах боллоо шүү дээ. Багийн бүр капитан болол аврах боллоо. Тэгэхээр бас Даллас бас оцсон сансан зүйл зөндөө байгаа. Тэвэгийн хувьд ер нь Даллас. Тэгээд Кайриг ямарчсан бэртлээсээ одоо идгээд гэх юм уу те залуучуудтай тоглож байгаа бэлтгэгийг бас харсан. Ер нь яг форум ч юм уу те бэлтгэлийн хувьд ч аягүй гоё хэлээд тэгэхээр ирчил бас ямар ч бэлтгэлийн төлгөө Кайри бага манлайлаад Cooper Flag-таас яаж тоглох нь вэ? Энэ жил ялангуяа Cooper Flag бас нөө сурах хэрэгтэй хичээлээ хангалттай сурцсан болов уу гэж бодож байна. Тэгээд яалч бас нэг юм social media юмнаас бас хол хүн юм харагдахгүй байна. Тэгээд миний бодлоор яг өөрийнхөө бэлтгэлийг хийгээл аюу сайн одоо энэ жилжингээ өөр дээр үүрэг хариуцлага хүлээгээд энэ жилийн өнгөрөөсөн учраас ер нь хөгжлийн шатнал амар хурдтай явж байгаа болов гэж бодож байна. Тэгээд хичээл Кайритэй, Cooper Flag-тай Стасаас бас гоё зүйлс хүлээж байна. Тэгээд Knepel яг хөө тэгээд ойлгомжтой ер нь хоёр талд сайн тоглогч болох юм байна. За тэгээд ер нь цаашдаа явандаа зөвхөн Шарлот хоорондс гэхгүй ер нь багт руу солигдсон ч гэсэндээ ер нь маш сайн контендер ч юм уу магадгүй авраг авах хэмжээний гол piece puzzle болж чадхаар юм тоглогч юм байна гэдгээ нотлоод харуулчлаа. Тэгээд маш сайн одоо нөгөө IQ-тэй одоо тоглолтыг мэдэрч тоглодог тийм тоглогч байна. Өөрт байгаа нөхцөл байдлаа айгуу гоё давуу тал болгож тоглодог тоглогч гэдгийг харуулсан. Тэгэхээр ер нь цаашдаа хоёулынх нь ирээд бол хоёулаа айгуу гоё харагдаж байна л гэж бодож. Магадгүй энэ хоёр яваа нэг багт одоо тоглохыг ч үгүйсэхгүй ийм хоёр залуу ямар ч сан энэ жил гоё өнгөллөө л гэж бодож байна тий. Баясын үед яг Даллас болон Шарлот хооронд суулт иргэжлэлтээр юу гэж бодож байна. Сая хэлж Даллас мэдээж тусалжуулагчаа солиод тэг яг тусалжуулагч солиос илүү Маса Ужири гэж маш сайн одоо өдөрт галбны үнийг авчирсан. Торонто Raptors-ыг босоод NBA аврал болгож ирсэн нэг. Тэгээд өмнөх ажил нэг юм бол мэдээж Торонто хотод WNBA-гийн багтаа болгосон. Тэгээд маш сайн өдөрт одоо менежментийн багаар маш зөв тодорхойлчлоо. Тэгээд энэ мэдээж нөгөө Марк Кюбнээс хойш одоо багийн эзэдээ хийж байгаа хамгийн зөв үйлдэл болж байна гэж харж байна. Хоороцыг бас ялгаалга мэдээж аль аль баг нь бол залуу ирээдүйтэй
лигийн өнгөрөхөнд тодорхой нөлөө үзүүлэх болов уу гэсэн үлээлт байна. Энэ үлрэлээ үзсэн бид нэр улирлын их тийм өндөр үлээлт байгааг үзсэн явсаар байгаа улирлын төсөл бүр бүгд л плей-оффт ороосоо гэдэг хүсэлтэй л байл шүү дээ. Тэгэхээр хоорондоо л нэр хүлээлт плей-оффын дайралт их боломжтой байх болов уу гэж Исттэй. За юу вэ? Бүгд яг үржлүүлээд явцгаая. Яалтчгүй сая бас маш гоё бас юу ярьлаа. Тулгаан бас гоё бэлдсэн байна. За бас энэ жилийн бас хамгийн том хүлээлт бол энэ тоглогч буюу Джейсон Тейтум те. Бостон Селтикстэй битлээс хүнд гимтээс энэ жил ирэх байсан тохиолдолс. Яг тэгвэл Джейсон Тейтум ирсээр буцаад нөгөө Бостон Селтикс аврагын төвшөнд яригдах те. Шууд контентер тийм үү? Яг бол энийг ярих байсан. За тийм болохоор хүлээлт маш их байсан Тейтум те. 10 сар болол эргээд ирсэн. Хамгийн хурдан эргэж ирсэн тохиолдол болсон. хамгийн урд ирсэн тохиолдол болсон. Тэгээд дээрэс нь Тейтмийн нөлөө нэр хүнд бас их өндөр юм аа гэдгийг харууллаа шээ. Тэрнээс одоо тийм Тейтмгүй Бостон гос хүлээлтгүй житл дээгүүр явснаас болоод бид нар хүртэл орог энэ одоо энэ бийг аврагын төлөө тоглох баг гэдэг. Бид нар жишээ дэлхийд яриа л тийм хүлээлттэй байсан. Зарим нь яг үндэ бод төлөлтөөр тийм байсангүй. Тейтмгүй Бостон үнэхээр супер байсан. Тэрийг бид бүлээн шүртэй. Тейтм ирэх юм бол бүр яалтчгүй аврах баг үнэ гэж үнэхээр яригдчихсан тийм. Одоо газурсэлтэй үзүүлэх тийм. Окситэй байна. Тэр нь бол өнгөрсөн жилийн аврагыг Бостонд тоглох гэж л үлэлийн турш хүлээлт байлаа шүү дээ. Тийм, ер нь бол яг 7 дахь тоглолтын дээр Тейтум тоглоогүй шүү дээ. Яг нөгөө талаас Эмбид техний өөр тоглолтноор тоглоог учраас ярих нь харьцангуй гэж тухайд ярьж исэн. Гэхдээ зүгээр яг Тейтум тоглоод Тейтум бүр яг амарч судлал ингээд тоглоо явсан бол бас юу болох гэж байсан юм бэлээ. Тийм л хэмжээний том нөлөөтэй тоглогч байна. Тийм л хэмжээний од байна. Тийм л хэмжээний үзэгчд хайртай бас тийм хүн байгаа. Одоо Браун сайн байдаг ч гэсэн үзэгч фэнүүд бол одоо Тейтумын фэнүүд арай их байдаг шүү дээ. Ер нь анзаархаар тийм. Бостон Браунаас гэсэн илүүтэйгээр Яг ч авраг тоглогч гэдэг нь зөвөр юм л да. Авраг авсан баг, авраг авсан тоглогч гэдэг бол бас ялч өөр. Тэгээд одоо тэгээд шинжлэх ухаан хөгжсөн байна. 10 сарын дотор энэ яг rehabтэй одоо ингээл хүн энэ ийм гимтлээс бол өмнө л одоо ер нь өмнө ярьсан кейсүүдээс бол одоо Kevin Durant энэ бичлээс одоо ямар ч нэгэн тоглолтын хувь нь одоо юу гэдэг чинь те нэг чанар нь алдагдахгүйгээр буцаж ирж исэн тохиолдол энэ талаар ярьж исэн бол одоо ингээд маш богино хугацаанд энэ бэртээс эргэж ирж болдсон байна. Тэгэл шинжлэх ухаан, анагаах ухаан бас хэрхэн хөгжсөн байна гэдэг тал дээр бас ингээд шууд тод томруул харагдаж байна л да энэ шууд кейс дээр мэрэгжлийн одоо төвшөнд шууд орж тоглоод. Тэгэхээр дээр нь яг зөвхөн Тейтум гэж хүн ямар сахилга баттай хүн бэ гэдгээ харууллаа л гэж байна. Тейтум өөрөө энэ хурдан эргэж ирэх хэрэлтэй бас яг гол хүчин зүйл нь байсан бах те. Нэг ч өдөр гамаа алдахгүй ч гэдэм байсан учраас ингэж ирсэн баг. Тийм ба. Андрын тал дээр. Миний хувьд бол Джейсон Тейтум баг энэ үлрэлт тоглоод хэрэггүйсэн баг шүү дээ. Яа тэгвэл хитрхи зөвхөн энэ үлрэлт харах биш ирээдүйн карьераа харах хэрэгтэй. Тэгээд тэр 7 дахь тоглолтод ч гэсэн Акилесийн гэмтэл авсны эсрэгтлийн үлэн ер нь жоохон эвгүй болсон. Ачаалал нь илүү өндөр авсан ч гэдэг юм ийм зүйлүүд болсон. Энэ цаашдын карьерт нь үр дагаварт нь муугар нөлөөлж ирсэн тийм айдас бол эргэж ирэхт нь бол байсан. Одоо тэнгууд ийм яриа гаж байгаа. Одоо Браун Тейтум хоёр ер нь одоо нэг салах гээд байгаа гэдэг. Тэгэнгუთ Тейтум ирсэн нь энэ хоёрын салах шалтгаан бас болсон байж болох уу? Одоо шинэ Браун Тейтумгүйгээр хангалттай бага авч явсан ч гэсэндээ Тейтум ирэнгуут Тейтум дээр хитрхийх одоо анхаарал нь ирээд магадгүй Браунд өгөх нөгөө одоо attention ч юм уу те Браунд ирэх тэр хүндлэл нь Тейтумын 10 сар болоод ирж байгаа дээр ингээд дарагдаад ч юм уу те магадгүй тэрэнд Браун ийм байдал болдог ч юм уу те магадгүй зөв тийм тохиолдлоос болох боломжтой боломжтой л гэж бодож байгаа. Браун ер нь их сэтгэл дундуур болцсон баха. Тейтумг өөрийгөө харуулдаг хат нь багийн номер 1 Тейтум гэж хотоороо дэлхийгээрээ бодсон хэвээрээ байгаад тахаар харин бас би гомдох ч гэх юм уу нэг тиймэрхүү мэдрэмж хангалттай хүндлэл ч юм уу нэг тийм юм аа бас хүн л юм чинь бас нэг авмаар байсан байлгүй дээ. Энд чинь бага хоёроор гаргаад ирсэн Тейтум байна уу байхгүй нүү ингээл тоглоод ирсэн шүү дээ. Тэгэнгუთ би бас ингээд Андрей сая төрүүлээд нэг хийх баг шаардлага багт ирсэн гээд тэрний ангуу зүгээр яг надаас тийм юм бодогдсон юм. Бас ирчгээр Браундас нэг тиймэрхүү нөхцөл үүссэн байж магадгүй л гэж бодлоо. Нойр маань одоо тэгээд салах дээрээ тулах гэдэг шиг шүү дээ, тий. Ер нь тийм болчих шиг боллоо шүү дээ. Ер нь бол юм дээр дээр баялцсан солилцоон нэр нь яригдчихээн. Ер нь бол өнгөрсөн үеэрл яг Дерек White, Джейсон Тейтум, Джейлен Браунс гаднах бүрэлдэхүүн бол үнэхээр сул байсан. Босton Celtics багийн. Тэгэхээр мэдээж тодорхой хэмжээний өөрчлөлтүүд шинжилтийг эрх хүлээлт хийж орж ирэх нь бол тодорхой болсон таарч байна.
За бүгдээ дараагийн сэдв рүү оръё. За бүх төрлийн өнцгүүдийг бас гаргаж ирсэн байна. За энэ ер нь бол зодон модон бол яг үе болдог л доо. Зодон талбай дээр болдог. Гэтэ олон тоглогч хөгддөг тохиолдолд ер нь баг л гардаг те. Энд дээр бас сүүлийн Энэ бас яг нэг гар хөлөө савлцсан гэдгээр бас тэгэхээр энэ үйлрлийн хамгийн олон хүн хөгдсөн тоглолт гэж ярих юм да те. Тэ. Дөрвөн тоглогч өгсөн. Тэг яг зүгээр энэ үйл явдлаас юу харж байгаа? Энэ үйл явдлаас гадна зүгээр юу харж болох вэ гэхээр нөгөө нэг 2 жилийн өмнө л ярьжсэн да. Тоглогчид ер нь хитрхийн хоорондоо найзууд болоод байна тийм. Иймэрхүү байха болчиход нэгсэн бол энэ жилээс иймэрхүү сэргээд энэ туцаад. Залуу хоёр багш гэж юм тийм. Тий одоо энэ хоёроос гадна тэр Вемби гэдэг нөхөр чи юм бас их сэргээгээд шүү дээ. Багуудтай шууд ингээл ривал болоод өрсөлдөлд ерөөсөө идэж найз юм дээр харахгүй. За тэгээд Стюарт орох юм тусна л да. Стюарт орж ирнэ л дээ угаасаа. Орж ирэхгүй бол орж ирэхгүй бол энэ багт байгаа хэрэг нь байхгүй болчих. Орж ирэхгүй Стюарт биш болчихно үү? Орж ирэхгүй салингүй шүү. Тэг би яг нэг иймэрхүү юм сэргэж байгаа нь бас ер нь нэг юм залуу багуудын хооронд бас юм. Гэтэ шийтгэл нь хүнд шүү дээ. Яс юм. Сэргчүүл шийтгэл яг тухайн тамирч доногдох шийдвэр хүнд юм да гэсэн. Шууд хөөгдөн. Би зүгээр яг ингээ багууд ер нь өрсөлдөх байдал нь арай буцаад сэргээд байна уу гэж бодод байна л да. Энэ найзрах нь арай харьцангуй багасаал байна уу да энэ жилээс эхлээд. Тийм ээ. Энэ бол одоо энэ жилийн хамгийн их гоё үстэй тааш одоо тийм юм дуртай дээр үе юм. жоохон контакттай байгаасаа гэж боддог төлөв юм шүү дээ. Тэгэхээр золотоод байгаасаа гэж боддог. Золоо хэлээгүй шүү дээ. Би ингээд нэг юм өрсөлдөөн одоо юу гэх найзлахгүйгээр яг өрсөлдөө гэдэг болчиход байна юм уу тийм. Тийм. Тэвлээс энэ ихтэй яг энэ үйлрлийн хамгийн их олон тоглогч хөгжсөн тийм. Энэ бол ийм боломж багасаад байгаа л да. Тэгээ ер нь бас энэ хоёр багийн өрсөлдөөн тий. Өрсөлдөөн тийм. Истэд. Тийм. За дараагийнхаа бүгд рүү оръё. Николай Йокич юм бас. Доктор бүх хүнс тоглолт үү тийм. Энэ бол ер нь алчиг гэсэн арцаар л босч ирсэн л дээ. Гадаа байсан бол тий. Боломжтой Боломжтой байсан бол тий. Дахиад хоёр ах нь байдیں۔ Тэгвэл тий. Тэр хоёр ах нь харагтаа болчиход байгаа зэс үү. Харин энэ OKC-ийн бас нөлөө аваад байхгүй. OKC ч одоо Spurs-тэй ингээд ингэж өрсөлддөг болцсон. Denver-тэй ингэж өрсөлддөг болцсон. Нэгэндээ энэ бүр дургуун хэмжээнд очиж цаагаад байна шүү дээ. Өрсөлдөн байгаа хүмүүс ч юм. Үзэн ятах хэмжээнд. Энд хизээч хожигдохгүй гэдэг тийм төрж байдаг тий. Тэгвэл одоо Лука Йокич хоёр хоорондоо өрсөлдөл тоглолтын дараа инээлдэл салах нь тодорхой үстэй тий. Тэрний бол баг ингэж салсан нь аймаг гоё байхгүй. Дараа нь ахаад үзэх сонирхолтой. Ямар амар сэтэл хөдлөж. Ямар эвгүй юм яваад тийм. Одоо чи Вемби хоёр одоо хизээч баг найзлахгүй шүү дээ. Тэгэж юм зодчихсон гэж боддог юм шүү дээ. Зодооны нь бол яриаггүй шүү дээ. Тэгээ яг нөгөө улам нэг шар ортой тэр тусмаа залуу багуудын хооронд шинэ ривалууд үүсэж чинь гэж бид нэр илүү гоё болох тий. Ер нь бол эхэлчлээ шүү дээ. Одоо бид нар хэрэгчлээс энэ дараагийн тоглолт одоо саяны одоо дөрөв тоглолт хөгжсөн тоглолт хэрэгчлэх гэхэд хоорондоо тоглоход яг энэ ураас үржлээд явах байх юм. Ер нь ингэсэн шүү дээ. Ер нь бол биеийн хүчний тоглолт хоорондоо ингээд дургүй байх байдал ч юм бол яг энэ би бас үүлэгдэд байгаа шүү дээ. Гэхдээ яг ийм талбайн тоглолтын гадны энэ зодон зохион бол ер нь бол Дими шүү гэдгийг Рон Артест тэр нэг Detroit Pistons Indiana Pacers зодооны тэр нэг баримт нэвтрүүлгээр хийсэн шүү дээ. Яг үүндээ би багийнхныгаа гэл тэр зодоонд нь ороо зодолцсон ясм үндэ тэгэл өөрөө 10 хэдэн сая доллараар хохирол хоцорсон гээл Stephen Jackson Артист хоёр хоёул ярьсан л гэхдээ бүр ингэж нэг ингээд тэр яг зодоон зохион бол мэдээж сайн үр дагаварт хийж хүргэдэг зарим тоглогчийн карьерийг хүртэл унагаадаг аврах боломжийг хүртэл ингээд байхгүй болгосон зүйлүүд байдаг болохоор би бол тийм хэлж боддог. Би зодон огонд гэхдээ юу ч яриаггүй шүү. Тэр толдоосоо гэж зэгцэн шүү. Тэр үл яг Индианыгийн аврах боломж байсан юм шүү дээ. Ер нь Режим Миллерийн хамгийн боломжтой удирдал гэж ярьжсэн. Тэр гэл байхгүй болсон. Бараг Миллерийн хамгийн өндөр хувьтай боломжтой. Ганц аврах боломж нь магадгүй тэр байсан. Тэгээ тэрийг зодооноос болоод алдсан гэж л одоо ярьдаг шүү дээ. Тэгэхээр хорнууд их. Тийм нөгөө спортын бас одоо NBA-ийн нөгөө хэрвэнүүдийн л нэг шүү дээ. Тийм том хэрвэнүүдийн нэг шүү дээ. Тэгэхээр бас зодоон бол гэхдээ ер нь бол одоо энэ цагт ер нь энэ сошиал медиа гэж юм байхад ер нь зодтолдохгүй хөө өдөр болгон тэр дургууныхаа царайг өдөр бол хараад дасж байгаа шүү дээ. Үгүй тийм үстэй. Харин зүгээр юу гэдэг нэ жоохон хахгүй удахаар яг 7 хоног баажийн царайг харахгүй байгаад уур урд шүү дээ.
Харин зүгээр ингэж бодоод байна. Илүү зүгээр нэг контакттай тоглох гэдгийг хүсэж байдаг шүү дээ. Би нөө дээр ярьж ирсэн. Шүүгч тоглохыг итгэс өмнө нөгөө Зибо яг гэдэг байсан юм шүү дээ. Өнөөдөр бид тэрийг жоохон контакттай тоглуулчаарай гэдэг. Плей-оффын тоглолт дээр. Тийм юмнуудад харагдаад бид нар анзаарч байгаа плей-офф дээр нь шүүгчдэр шүүдэд залхичаад байгаа шүү дээ. Тэр нь тарин улиралд ерөөс тийм байхгүй плей-офф эхлэхээр гинт тэгээд үлээж гинтэж үлээгээд эхлэхээр асуудал болоод байна л. Ер нь яг ч шүүдэд залхичаад байгаа шүү дээ. Тэрийг бид зөндөө харж байна. Яг саний сүүлийн тохиолдол дээр бол яг өөр юм яриа авчлаа. Тэрнээс гол юм нь бол бас доортын бохир тоглолт байж боломгүй үйлдэл байхгүй. Тийм. За бүдэр яг энэ жил Боготын тоглолтын дээр Дэмлэлээр дуулны энэ жил ч одоо тоглоог өстэй болно. Тоглоог авраа хамгаална гэж ирснээр төрүүлт хамгаалсан. Тэгснээр Боготын тоглолтын дээр хурж ирээд 3 аврын шилдэнд ирж шилээд төрүүлчихлээ. Тэгээ энэ бас бус хүмүүсүүдийн бас шарыг хөдөлгөөд эх жилийн 3 хоногийн шилдэнд Стефен Кёри орохоор болсон доо. Энэ юу гогцсон шүү дээ. Өөрөө би тоглоно гэдэг. Хитэн гэдэг чинь юм ингээд сэдээс өдөөсөн байгаа байхгүй тий. Леброн ч одоо 2 ч удаа хэлж ирсэн мэт байна. Юу гэж? Тоглолтын Орё гэдэг. Тэгэхээр Кёри бол ороод ирж магадгүй хаа. Энэ сонир мэдхгүй одоо дахиж юм харах юм аа. Уул нь үлэрт тоглохгүй байжсэн. Гинт түүх энэ дэр хэл яасан шүү дээ. Яг үлэрт тоглож байсан байсан. Нэр үнд хүндлийн утгаар асуудалгүй юм шиг шудраг талаас нь харахаар жоо сонирч юм шиг тий. Тэгээд гол нь орж ир төрүүлчихээр чинь бас юм тий. Тэгээ гимтлгүй байсан юм шиг үү? Тэгээд бид нар дайгуух юм нүдүүдэд зүг зүгээр байгаа ч юм уу гэхээр тоглохгүй юм тий. Тэр Портландын сүүлийн дөрөв юуны тоглолтын дээр плей-оффын тоглолтод байсан бол бас багтаа хэрэг болох байсан баг та тий. Нэг хэдэн 3 шидэлтэн тий. Бас илүү өрсөлдөөнтэй болох нь. Дараа жилээс орж ирнэ л тий. Одоо нэг хинтан гэрээ авсан бол жаал All-Star game чи 2 сар болж байгаа юм шүү дээ. Сая бид 4 сараа тэрнээс хад 60 хоногийн дараах юм яриад байгаа шүү дээ. Дээлэр төхөтөнд. Тий. За чи Кишар Джонсон тоглолтын дэвсгэр төрүүлсэн гэдэг юм байхгүй юу? Тэр бодчиход байгаа юм. За SJ бүгд дараагийн руу оръё. Хамгийн амар нь бол энэ байсан. Энэ ам тий. Хамгийн гэж бодож байна. Улирлын нөгөө энэ онцгой хамгийн үйл явдлуудаас NBA рекорд үстэй. World Chamberlain-ны 126 тоглолт дараалан 20 оноо авсан байсан тоглолтыг зүгээр 126-аас нэвдээд 140 болоод дахиад үргэлжлээд явж байгаа шүү дээ. Одоо их төлөлд үргэлжлээд явна тий. Тэгэхээр 140 утсан байгаа. Энэ ер нь явах уу? Энэ үзүүлэлт нь ч гэсэн энэ залууд өөрт нь MVP-г нөгсөн бах уу? Улирлын энэ нь 200 авах уу? Асуудалгүй. Улирлд бол ялч амар байсан. Класс. Ер нь улирлыг бас айгүй хэцүү өнгөрүүлсэн шүү дээ, тий үгүйсээ. Тийм шүү дээ. Хамгийн гэмтэл тэгээд тэр болгонд шээ тэгээд багаж 80 жилийн түүхэнд юм байхгүй. Тэгэхээр энэ жилийн он хамгийн энэ бүх хамгийн удаас хамгийн хамгийн магадгүй энэ гэж магадгүй. тэгээ позишны бодолтой. Магадгүй Will Chamberlain ч өөрөө ямар позишнаас яаж оноо авч тоглосон хүн блэ тий. Тэгээ унгууд шээ ч одоо бас ямар позишнаас ямар сагсан бөмбөгд яаж одоо энэ үзүүлэлтийг хийж байгаа гэдэг нь бас гоё юм л та. Тэгээ эн чинь нөгөө л хизээч эвдэхгүй гэдэг амжилтуудын нэг байсан шүү дээ. Леброн яагаад эвдэж чадахгүй. Леброн ч болохоор 10 онооных нь эвдэдэг. 20-с доош авчдаг. Тэгэхээр ч Леброн ингээд эвдэж чадахгүй юм чинь нөр эвдэхгүй юм шүү гэж нэг хэдэн жилийн өмнө яригдчихсэн юм аа. 5-6 жилийн өмнө ч л. Тэгэхэд чинь шээ чинь 140 бол одоо баг 200 зулах гэдэг шүү дээ. Үргэлжлүүлэх гэдэг. Үргэлжлэл ер нь бол бас азгүй болчихгүй л үргэлжлэхээр харагдаад байгаа хгүй онаавж байгаа байдал нь харахаар. Одоо тоглолтын дээр бэлт гимчихгүй л энэ асуудалгүй харагдаад байгаа. Гэтэ яг бас заримдаа шидэд ондгүй. Зарим хүндэгтэй 20 оноо ямархан амархан байдیں۔ Зарим хүмүүст ямар хэцүү байдаг вэ те. 2 оноо авах ч хэцүү шүү дээ. Би заримдаа шүү дээ. Өнөөдөр 140 хүмүүстэй байгаа шүү дээ. 140 тоглолт шидэлтэн орохгүй ч юм уу ямар нэг үед бас байгаа шүү дээ. Таатай сэрэн, таагүй сэрэн зөндөө яваа шүү дээ. Гэтэл тэр нэмэх 20 оноогоо авч байгаа чинь тэгэл өөрөө хилдэг шүү дээ. Миний бүх амьдрал өөр дисциплин гэдээ хэлдэг. Тэгэл яалтчгүй үйлдэлээр бас харуулж лээ л та. За тэгээд дараагийн хэсэг рүү энэ жилийн бас нэгэн дараамаатай хүн бол Кавай байсан. Кавайгийн мөнгөний цалингийн ширээн доорх мөнгө гэж бид хэлдэг те. Энэ асуудал бол бас нэгэн хэрүүл дагуулсан сэдв байсан да. Эмчтэй намжчлаа тий. Сайхан намжаач. Эмээгүүл болчлоо. Тэгээс Нью-Йорк дөрүүлээд өгөх гэж байгаа юм. Гэхдээ өөрөө намжаацсан тий. Өөрөө сайн тоглоо. тий. Тэгэхээр санаатай ч юм шиг тий. Хүсэл тоглох ч юм шиг тий. Гэхдээ энэ санаатай яг энийг бид нар олон жил харж байгаа шүү дээ.
Тэр нөгөө Торонтод авраг авахаас солилцсон бид нэг онгоцон дээр алхаж байгаа гэж бичлэг нахаад явж чадахгүй ингээд бүр арай гэж алхажсэн ер нь яг тэрээс 7 хоногийн дараа зүг тоглолцсон шүү дээ. Ийм нэг олон харж байгаа шүү бас Кавай дээр бол солигдонгууд шууд зүг болсон шүү дээ. Гэхдээ ер нь бол энэ явандаа цаашдаа ер нь NBA иймэрхүү мөрдлийг их хийх бах уу. Тий. Ямар ч том дохио болсон тий. Тий. Ер нь Тэ одоо тэгээд цалингаа бууруулж байгаа бага бүрдүүлж байгаа гэж ярьж байгаа хүмүүс заавж байгааг мэдэхгүй шүү дээ. тэр дээр улам илүү сайн. Одоо нөгөө Пабло Торо гэдэг иргэн сурчлах сэтгүүлч чи өөрөө баг гарччлаа шүү дээ. Тэгээ судалгаа хийсээр. Одоо чи юу ийм зузаан баримт гаргаж ирж байгаа тэр чинь. Одоо тэгээ өөр хүмүүс төрж гисэн юм хийдэ бас. Хохоо одоо ажил юм чинь. За мэдээж бас бид нар маш том ривал шинэ цагийн ривалыг энэ жил үзчихсэн. Өрнөд үсгийн OKC Spurs гэдэг юу бол ерөнхийдөө бид нар баг NBA-ийн финалыг үзүүлээ үзчихлээ гэж ярьж байсан тийм ээ. Уул нуул ярихдаа. Тэгсэн. Ер нь энэ хоёр багийн хоцс нь авраг авах бах гэсэн. Авах нь гэж тэгсэн буруу утсан байлаа бүгд тэр. Ер нь энэ жил ер нь барьцтай юм хоор байлаа тий. Бүгд зүйл барьцгүй байлаа. Энэ бол яалч орчин цагийн ривал гоё ривал болчих шиг боллоо. Тийм дөнгөж ихний зөндөө арах хаа. удирдлагын өрсөлдөөн гэхэд л шууд бүсийн шигшээд 7 тоглолт гараад Чэт явахгүй л бол тэгээд энэ ривал юу явах бах те. Энэ хоёр удирдлагын тоглолт ирсэн тий. Амар сайн. Бүх тоглолт юм байх юм. Тэгэл Спурсийн сэтгэл зүй залуу тоглогчдоос яаж бүхнээ зориулсан тоглолтын цувралын дараа яаж баярлсан харагдцдаг. Тэрэн дээр Жош Хард нөгөө сүүлд Тэгсэн байл. Джим Фолны нэвтрүүлгээр оруулахтаа хэлцээл шүү дээ. Баярлж байгаа энэ хараад Баярлсан амхаач хараад юм байна. ер нь бол бид нар авраг авчичаа гэдэг мэдсэн гэж. Авраг авсан юм шиг баярлсан шүү дээ Вэмби ч угаасаа. Тэгсэн. Тэр нэр хэлсэн. Баг үнний ортой шүү. Харин Юу юутай хүмүүс мэдээд байхгүй тий. Яг урд нь өөрөөсөө баялаа үтцсэн байгаа шүү тэгж баярлаа. Тэ янз бүр болцсон тий. Болцсон хүмүүсүүд за одоо та нарыг гээд 30 гарцсан хүмүүсүүд бол арай өөр бас боддог бол тий. Шал өөр. Ер нь тэгээд туршлага гэдэг юмараа тэгэл авах гэсэн шүү дээ. Тэрийг бол одоо бүгд харсан. Нэтэрштгүй сэтгэл зүгээрээ тий. Тийм үнэхээр Өстө нэтэрштгүй сэтгэл бид дараа нэг ярьсан. Үнэхээр ийм байх юм бол угаасаа энэ окусыг гарсан ч угаасаа Нью-Йорк Никсийг барахгүй байсан юм байна гэдэг бид сүүлд бас ярьсан. Мэдгүй би бол тэгж яриаггүй шүү. Би ер нь тэгэл хэрвэнүүдийг яриулж байгаа шүү дээ. За мэдээж хэрэг энэ жилийн авраг 53 жилийн дараа NBA-ийн авраг болж байгаа Нью-Йорк Никс баг. Тэгэхээр түүхэн авраг тийм ээ. Зарим хүмүүсүүд хэлж байна ер нь өмнөх жилүүдээс авч ирсэн аврагуудаас магадгүй ойрын хэдэн жил болсон хамгийн амттай Нью-Йорк Никс их байлаа гэдгийг бас Үнэ. олон аналистууд юу гэж ярьж байна. Олон ч талаараа байлаа дөө тий. За тэгээ энэ хот хамгийн гол нь бидний нөгөө урд нь хараагүй Нью-Йорк Никс гэдэг хот Нью-Йорк гэдэг хот өөрөө ямар амарсгсан юм би одоо мэдгийг ёстой дэлхийн хүлээж авлаа та мэдсэн баг илүү. Тэр парадн дээр юу лээ хідүүн байна лээ сая хүн ирнэ гэж төлөвлөжсөнөөс баг 2 сая ирсэн гэсэн үү. Тэгээ альбом бустаагаар бол 2 сая гаруй өрсөн гэдэг л. Нью-Йорк Никсийн парад дээр тий. Тэгэхээр хамгийн гол нь дахиад нэг юм харлаа. NBA-ийн авраг руу явах юм бол тэгээд заал үргэлж Нью-Йорк Никсийнх байх юм байна гэдгийг бүгд харлаа. Америк ТV хаач усан талын Нью-Йорк Никс Нью-Йорк хотын худалдаад авчдсан юм байна. Мөнгөөр зодчдсан юм байна. Тэгэхээр дандаа хоум корттой тоглолт хийдэг юм байна гэл. Зөндөө бол юм урд нь юм харчаагүй зөндөө бол юм л ханжил хардаа шүү дээ. Тэгээд Хоёулаа тэгэл Холливуудын бүх одоо яг тэ бүхэн цаашаа юм. Гэхдээ ер нь яг Нью-Йоркийг дэмждэг Холливуудын одоо асар их байд юм байна. Нөлөөч айгүй их байд юм байна. Тэрийгээ дагаад энэ сошиал медиагаа дагаад бүх одоо энэ attention ингээд Нью-Йорк Никс болон Сан Антонио Спurs багууд дээр ирлээсэн NBA final дээр. Тэгээ гоод одоо нөө үзэлтч тэр те бүх юмараа NBA дээр хэрэгтэй, сагсан хүмүүст хэрэгтэй л маш гоё финал боллоо гэж бодож байна. Одоо дэлхийн нийслэгийг зүгээр дэлхийн нийслэгийг эздэггүй гэдгийг л харагдлаа тий. Эдийн засгийн үед ч тий. Одоо Тэгээ Никсийн одоо ингээ хараад ярилцсан юм чи Никс рүү бас хүмүүс ч сууж. одоо эн чинь нөгөө NBA хувь аавн эндээс нь багууд хүртэл явж байгаа сте. Саний Орсон угаасаа одоо бид Нью-Йорк гэдэг хотыг ярьдаг шүү дээ. Мэдээж хэрэг хамгийн том мөнгө эргэлддэг нэгт хоёрт дээрээс зүгээр загварын ингээл бүх юмний л ерөөсөө топ нь л Нью-Йорк байдаг. Тэгээ яатчгүй мөнгөтэй яатчгүй баячууд байдаг юм байна. Тэгэл ингээд тэр багтаа бүр аимшигтай хайртай байна гэдгийг дарлаа шүү дээ. 29 оноос эргэж ирж үзүүллээ тий. Тэгээ финал дээр тавууланд нь 2 оронтой тон тожигдж жоод бүгдэнд нь
ирсэн. Тийм баг ер нь байд юм уу? Плей-оффто Байхгүй. плей-оффто бас 22 оноос ирсэн шүү дээ бас эхлэхдээ. Тэгсэн. Дараа нь чинь бүр финал дээр 29 оноос үгүй финал дээр биш. Бүсийн финал дээр. Бүсийн финал дээр 22 оноос шүү дээ. Тий. Финал дээр 22. Тийм. Тэгээд финал дээр 29. Тэгээд чи нэг биш хоёр ч удаад автаглаа шүү дээ. Тэгээ капи аварга авлаа. Капи авраг авсан баг анхудаага ахиж авраг болтгийг бид нар Хамгийн сэтгэл зүгээр ундаггүй л баг юм байна те. Эцсийн хүртэл яг жинхэнэ утгаараа тоглолтын шүглэл дууртал тэмцэтгэл баг он тэгэл яг нөгөө Bridges Anunoby Hart гэдэг нэг тиймэрхүү тоглогч нар ч яг нэг эцэцний хэрэгж гарч байна. Mike Brown салжуулагч 5 дахь аваргын бүгж авлаа тий. 3 Spurs-ийн туслах салжуулагчаар авч ирсэн. Энэ бол хинч дурсаг биш баг мэдтдэггүй юм байж байгаа. Сая л мэдэж авлаа. Тэгээ Warriors-ийн туслахаар 3 авцсан байж байгаа. Өөрөө ахлах салжуулагчаар ингээд анх удаага авахдаа хамгийн том зах зээлтэй багийг маш удаан хугацааны дараа хуллаач гэдэг юм уу. Гайхалтай л үлрэл болоод сүүлийн ижлүүдэд нэг органикаар драфтаас баг усгах агуу гайхалтай гэдэг зүйлийн эсэргийн энэ баг харуулчлаа. тэглээ. Солилцоо 8-аар яаж бас баг усгаж болдог гэдгийг менежментийн баг нь яаж сайн ажиллаж боломжтой вэ гэдгийг бас багууд харууллаа. Бүх баг энэ драфтаа сайн тоглож сонгох эсвэл ингээд зүг менежмент тий. драфт сүүл солилцоогоор олон драфт ирэх авах ч юм уу ийм боломж байхгүй шүү дээ. Яг үл тэр чинь нэг өөрсдөд нь байгаа тоглогчоо солилцох ч юм уу тийм тохиолдлууд байгаа. Тэгсэн чинь нэгс болохоор яг зөвхөн солилцоо 8-аар ийм сайн баг бүрдүүлж болт юм аа гэдэг харуулчихлаа. Одоо тэгээд Нью-Йорк чинь бүх багуудын эрчүүдийн юуны баг болчихлоо шүү дээ. Яаж энэ багыг хожих вэ гэдэг. Тийм л дээ. Уус авраг өгсөн л тийм шүү. Адсан Нью-Йорк Никс өөрөө болохоор том зорилго нөгөө фэнүүдийнхнийг бол back to back гэдэг шүү дээ. Анхны back to back-ийг хийж үзмээр байна. Тэгээ сая угаасаа ер нь ингээд илүүрхэд төрөлчлөлт те 13 дараалж хайж жил Indiana Pacers-тэй хийсэн суурал маш хариуцлагагүй тоглолтуудыг Нью-Йорк Knicks баг хийсэн хоцсон тоглолтоо алдсан ч гэдэм үү. Энэ магадгүй энэ үйлрэлд илүү туршлагатай болгоод сургамж болгоод илүү сэтгэл зүйд бэлдүүлэлт оруулаад ирлээ гэж харсан шүү. Тэгээ яг гарааны 5 тоглогчийн бас тэр нэг ийм ятаршгүй тэр зутшгүй гэдэг байгаа юуг бас том типдөө бас сайн тавьчихжээ тий. Одоо нөө улирлын турш 6хан тоглогч 7хан тоглогчоор ингээд тоглуулад өөрсдийг ингээд давтал нь ингээд гаргацсан учраас бас нэлээд бэлтгэл тэр одоо юуг нь айгуу сайн хийцэн болов тий. Суурийн ер нь тавиад. Суурийн айгуу сайн тавиад. Тэгээ Mike Brown ирээд нэг менежментийн айтайхан болгочиход тий. Илүү нэг гоё чөлөөтэй болгоцсон юм шиг тий. Бараг нэг 4-5 минут багасгачихж байгаа байхгүй минутууд энэ. Тэгэхээр чин ирчвчин бүр илүү ч гэдэг. За тэгээд ерөнхийдөө эх жилд бол нөгөө бид нар ярьсан эн чинь өрнөд биш дорнод нь илүү том өрсөлдөөн баг болохоор байна. Та нөгөө гимтэлтэй тоглогч нар ирэх юм байна. Бүх нөгөө дорнодын багууд бүгдээ одоо багаас улам хүчтэй болох юм байна. За тэгээд солилцоо 8 тий. Солилцоо 8 Янсын солилцоо бараг дорнодтой болчих гоотчих шиг тий. Тэгээд бид нар энэ талаар ярина л да. Тэгээд хэсэг урмын дараа бүгдээ эргээ уулзцгаая. Тэгээд NBA тогт хамт байгаа завсаа. Нэвтрүүлгийн Platinum Event гэгч Future of Lifestyle Toki. Зогсоолын төлбөрийг зөвхөн хаалтанд тулж очиод төлдөг гэж юу? Очор дараа л үүсэхгүй. Ухаалгаар төлөх аргыг одоо зааж өгье. Toki апп-ийн зогсоолын төлбөр үйлчилгээ рүү орон машины дугаараа оруулж бүртгүүлнэ. Үүний дараа зогсоол зогссон хугацаа төлбөр зэрэг мэдээд харагдах бөгөөд хүссэн төлбөрийн аргаа сонгож төлөөд болоо. Зогсоолын төлбөрийг зөвхөн Toki-гоор. Нэвтрүүлгийн Platinum Event гэгч Сагсан бөмбөгийн спортыг дэмжигч Coca-Cola. Хамтдаа илүү амттай. Нэвтрүүлгийн ерөнхий ивентэд гэгч цахим технологи цахилгаан барааны дэлгүүр PC Mall. Энэ урьдчилгаатай юу? Урьдчилгаагүй. Энэ урьдчилгаатай юу? Урьдчилгаагүй. Хүй, энэ урьдчилгаатай юу? Тэр бас урьдчилгаагүй. Гадууцаа хамгийн хинда бэлэгтэй урьдчилгаагүй лизингээр аваарай. Гадууцаа зөвхөн PC Mall-оос. Нэвтрүүлгийн Platinum Event гэгч Сагсан бөмбөгийн спортыг дэмжигч Coca-Cola. iCo гол хөтөлбөр эхэллээ. MCS Coca-Cola-гийн бүтээгдэхүүний бөглөөний доорх кодыг уншуулж хөлбөмбөгийн мини тоглоомд оролцоорой. Нэг бөглөө, нэг боломж. Алдах хүртлээр гол оруулж, оноогоо нэм. 7 хоног бүр ихний 100 хэрэглэгч гарын бэлгийн эзэн болно. Харин сар бүр ихний 10-т багтсан шилдэгүүд супер бэлгийг хожих боломжтой. FIFA 2026-гийн албан ёсны түнш Coca-Cola. Нэвтрүүлгийн ерөнхий ивентэд гэгч цахим технологи цахилгаан барааны дэлгүүр PC Mall.
1,200,000 төгрөг байхад iPhone 17 авчиж гэсэн үг. Тийм ээ ханаа бүр 17 Pro Max. Биднийх чинь тэгээд Аль ёсны хэрэгтэй. Дээрээс нь бусад гадраас хамгийн хямд. Эзэнгийн хэлбэр нөхцөлтэй авчил та. авъя. Урьдчилгаа 20% төлөөд хамгийн хялбар лизингээр iPhone 17 тавуулаарай. PC Mall 7575 35 35. Нэвтрүүлгийн Platinum Event төгч Future of Lifestyle Toki. Зогсоолын төлбөрийг зөвхөн хаалтанд тулж очиод төлдөг гэж юу? Очор дараа л үүсэхгүй. Ухаалгаар төлөх аргыг одоо зааж өгье. Toki апп-ийн зогсоолын төлбөр үйлчилгээ рүү орон машины дугаараа оруулж бүртгүүлнэ. Үүний дараа зогсоол зогссон хугацаа төлбөр зэрэг мэдээд харагдах бөгөөд хүссэн төлбөрийн аргаа сонгож төлөөд болоо. Зогсоолын төлбөрийг зөвхөн Toki-гоор. Эмбед тогтоогоо бүх хүмүүстээ баярлалаа. Та бүхэндээ удирдлагын одоо 25-26 оны удирдлагын хамгийн сүүлийн дугаар буюу 40 дугаар та бүхэндээ хүрч байгаа. За мэдээж нэвтрүүлгийн Platinum Event тэгэж Монголын хамгийн зөөлөн шаарыг Сингүүр байгаа. Ультра смут ультра кул та бүхэн тэгээд зүү зөкстэй бас хэрэглээрэй. Тэгээд бас Сингүүрийн хамт олонд эмбед тогтоох зүгээс бас баярлалаа гэдэг хэлмээр байна. Бидэнтэй хамтарч ажилласан. За тэгээд ер нь бол өнгөрсөн 7 өдрөд ер нь шин мэдээлэл төвчмаа солилцооны мэдээлэлүүд гараад эхэллээ. Одоо бол эх 7 одоо бол тэдний дараа драфт болно. Гэхдээ бус бүх багууд энэ ажлаа хийгээд эхэлж явах шиг байна. Хамс хамгийн ихний мэдээлэл бүгд үздэгэ. За Gillespie те. Colin Gillespie. За энэ тоглогч бас өөрийгөө Phoenix Suns багт харуулсан те. Тэгсэн. Үнэхээр харуулсан. Гэхдээ тэгэнгүүтээ тэрийнхээ юг аваад энэ ч хоёр талд гэрээ тавьсан гэсэн шүү дээ. Тийм андрафт тоглогч байсан. Тэгээ андрафт тоглогч байсан бол ингээд драфтдаг тоглогч 4 жилийн 48 сая долларын гэрээг үзгэлжлээ те. Амьдралаа баталгаатай болголоо. Сагсан бөмбөгөөр өөрийнхөө юг те. Тийм. Гар дээр ирэх юм нэг 26 сая доллар гар дээр нэрнэ гэдэг чинь. За тэгээд бүх юмыг нь зөв яг бүх юмыг тооцоод Монголд төгрөг бөмбөгөөр шилжүүлээ. Биш ээ 55% 3 саяар нь хаус авна гэсэн нь. Ингээ 55-нд бол хувийн гар дээр нэрнэ шүү дээ уусаа. Бааж ахтаа ингээд нөгөө лог гэмэрхаар ингээд сайн ярихгүй байжснаа. Мөнгө ярихаар хамаг юмын тооцоо. Сэжээр бодоол тий. Нүдэн эргэлтэй. Биш ээ undrafted player та нар боддог undrafted player тийм үү одоо ямар ч баталгаагүй гэсэн үг шүү дээ ингийн нэр тий. Тэгээд энэ хүн яг дараа нь яах вэ гэсэн амьдралын зөв шууд ингээд баталгаатай болчихж шүү дээ. Тэгэхээр энийг л ярьж байгаа байхгүй юу? Тийм ээ тийм. Энийг л угаасаа сэдв маань энэ шүү дээ. Тэгээд дуусчихгүй тоо бодоо. Сая гар дээр ирнэ. Би зөвхөн ярьж байгаа. Зүгээр та нар бодолтой гэж тийм. Та юу Phoenix-ийн тэр юуны татварын можийн татварыг мэдээд байгаа юм те? Нийтдээ гар дээр ихний үнийг 55% байлаа байгаа л да. 45%-ыг аваад. Ер нь бол тэр хязгаар 40% мужид бүх юм ороод 45%. Тийм. Ер нь бүх За оройг нь мужийн тэр чи арай гайгүй майгүй байгаа. Гөө тэд нар чинь яг шалахгүй. Нэг амар зүрөө байдгүй юм байлээ. Ер нь гар дээр авах нь 50% л. Энийг бас яг нөгөө өндөр дүнтэй гэрэн дээр нэг 2-3 саяын зүрх ороод ирж байгаа. Тэнгүүд тэр чи 2-3 сая чих юм уу? Ишин гэж тань тэгээд 2-3 сая чинь амьдралаа өөрчилж байна. бид нар бол амьдралаа өөрчилж байна. Энд бол угаасаа 2 саятай болтой. Яагаад өөрчлөх хүн болгоно хүн гэж аягүй. Шинэ жилээр 2-3 сая. За Walker жаахан байсан. Өөрийнх нь гар дээр нь бол арай би ганц юм чи. За тэгсэн чинь заа. Саний доолгоч ингээд амьдрал батгаатай болчихлоо шүү дээ. За тэгсэн чинь хүн амьдралаасаа татгалцчих. Яагаад гэсэгээр би ойлгож байна. Энэ бид нөгөө бид нар ярьсан. Энэ бид одоо хамгийн төв аврал. ховор байгаа байрлал тэр хүн харин тэр хүн бишээ тэр юу нь л яаж байгаа шүү дээ. Менежер агент нь тэгэл эйжентийн зөвлөгөөр эйжент харин зөв залж гин үү буруу залж уу те бас нэг ингэж буруутсан тохиолдлууд байдаг шүү дээ. Дэн шүүдрийн тэгээд Дэн шүүдэр чинь санаж байгаа шүү дээ. 80 саяас татгалзаад баггүй болоод тэгээ бүх баг өөрчлөлж. Тэгээ тэрнээс хойш одоо хүртэл 80 сая нөхсөн сайлан аваагүй л явчих. Тэгээ Кеслер ч үнд хүрэх бах уу? За тэгсэн чинь Walker Kessler бүгдээ харъя. Walker Kessler Jazz болохоор түрүүндний тоглогч 4 жилийн 48 сая гэрээ үзүүлсэн бол Кеслер болохоор 5 жилийн 140 сая штэ. Энэ бас бага мөнгө штэ. Гар дээр бол нэг 30 хэдэн сая долларын гэрээтэй штэ. Эцэг жилийн бага мөнгө штэ. Жилийн 35 штэ. Агуу жилийн 30 байна. Тэр чинь 5 жил их те. 27-8 сая төгрөг. Лечил Спрэлгэл тоглогчд 3 жилийн 21 сая долларын гэрээ санал болгосон шүү дээ. Нью-Йорк Никс гэрээгээ сонгоё гэдэг. Спрэл. За Спрэл. Тэгээд
би арт гэрээ тийжих мөнгө надад их тийм ихтгэх баг байна гэдэг дахиж NBA нэг тоглолтод оролцоогүй. Дуусна гашуун дурсамж байдаг шүү. Бага. Энэ ч бол төс 27 сая долларыг Денис Шрёдер ч юм болохоор 4 жилийн 100 сая илүү 5 жилийн 100 сая долларын. 4 жилийн 100 хаа. Тийм гэрээнээс татгалзаад тэгээд ер нь 10 саяас дээш гэрээр нь хийгээгүй дээ тий. 8 амтай л гоё. Хийгээгүй. Тэгээд Walker Kessler-ийн хувьд бол энэ гэрээг авах хэрэгтэй байсан баг чи бодож. Ер нь гэрээнсээ татгалзаад ер нь сайн зүйл болсон тохиолдол ер нь ховор байдаг. Тэгээд өөрөө эн чинь өнгөрсөн үеэр бүтэн үеэр тоглоогүй тоглогчд ийм гэрээ санд болгож байгаа байхгүй юу? Уг нь бол. Мөрний гимтлийн улмаас бүтэн үеэр тоглоогүй шүү дээ. Өдөртийг нь гимт. Тэгэхээр өөрийгөө баталж харуулсны дараа одоо өндөр хэмжээний гэрээ шаардсан бол нэг өөр. Гэхдээ өөрийгөө баталж харуулаагүй бүтэн үеэрч тоглоогүй гэж энэ гэрээс татгалзсан гэдэг бол маш эрсдэлтэй алхмыг хийж хүлээж би ярьж. Тэгээд дээрэс нь одоо өөр багууд түүх хэрэгтэй багууд цалингийн зайтай багууд санал тавья гэж бодоход 5 жилийн гэрээ санал болох боломжгүй шүү дээ. 5 жилийн гэрээ чиг үндсэн баг гэрээтэй баг. Тэгэхээр 4 жилийн энээсээ их мөнгө санал болох газрыг хүлээгээд байгаа гэсэн үг. хүлээгээд гэсэн үг. тэгээд 30 сая доллар авах гэдэг шүү дээ нэгсэндээ. Одоо 27 гэж санал ирж байна. Одоо энэс дээш мөрчлөө 4 жилийн гэрээ чинь жилийн 40 мөрчийг хүлээгээд байгаа юм шиг. NBA-дэг Walker Kessler шиг тамирчин 27 сая доллар бол бага цалин биш үсттэй. Walker Kessler-ыг ямар хэмжээний төвөнд болж шүү гэдэг үнэлэхээс л Шалтгаална. Би чиний үнэлж байна. насан залуу шүү дээ. Тийм. Rudy Gobert шиг тоглож болно шүү дээ. Мэдгүй. Би юу итгэхгүй байна. Шууд тэгж. Одоо бол надад харьцуулж болох үс нэг тоглол сайн Гобер гэж бид 3 удаа хамгаалалтанд орчих юм. ойролцоо залуу яг биеийн хөгжил хөдөлгөөн жоох удаан байгаа. Гобер чинь бас арай нэг Ладвал 60 таа. Гэхдээ 60 талын тэр чинь арай нэг юм хурдан хурдан, уяатар. арай Одоо Донон Клинген л харагдаад байгаа надаа. Клинген хоёр харин надад дүндээ дүүн хоёр тоглогч л зүгээр санагдчихж байгаа. За яг төстэй. Повтл бас байж болно. За байж болно. Түүгээр 27 сая юм. Повтл 20 саяын цалинтай байхгүй юу? Гэхдээ тэрийг Торонто муу гэрээ өгчихсөн. Муу гэрээ өгсөн. Үгүй гэхдээ Повтл чи хэдэн жилийн өмнө зөв. Одоо чин цалин чинь юу инфляц нь өсөө яваад байна шүү дээ. Ерөнхийдөө гоё нэг Walker Kessler бол яг 30 гаргаад авчих боломжтой байхаа. Зөв одоогийн нөхцөл байдлаар. Гэтэ NBA-дэг юм өндөр тоглогч нарт ер нь боломж илүү гарч байгаа тийм. Өндөр бол сагсан мөнгөд ер нь гарч ирээд байна уу да тийм. Үгүй одоо эсвэл бага голно гэж байх уу? Би бол Kessler-ийг харин Jazz-аас явцсан л гэж бодож байна. Энэ гэрэг өмнөг хаашчаал. Тэр бол батах тий. Одоо бол Jazz энэс л ахиулж. За ханаас байсан амраа. Walker Kessler 27 сая долларын тоглогч мөн үү? Харин өөрийгөө бат саруулаг юм чи хангалттай зайлж шүү дээ. Яг сая өнгөрсөн өдөр чинь 5 тоглолт. Тэрний өмнөх 2 өдрөл дабл байхгүй. Ер нь бол статистик нарах юм бол дабл тэгээд тэр хамгаалтын үзүүлэлт блокныхны үзүүлэлт 2.1 жилөө айгүй өндөр шүү дээ. Зүгээр яг бүтэн үйлэр 82 тоглолт гимт бэлтгэл тоглож чадах юм уу? NBA-гийн ачааллыг дааж чадах юм уу гэдгийг бид тэр одоо болтол мэдэхгүй байгаа байхгүй. Тэр яг дурчин тах хэцүү тийм. Тэгэхээр яг одоо ингээл NBA чи ер нь бол бөмбөн дээр цэцлэн тавих үедэр нь автоматар солихоосоор аргагүй тохиолдол. Тэгэхээр яг периметр дээр гарч ирээ ингээд урд 3-ын шугам дээр гарч ирээд өөрөөсөө жижигхэн тоглолтыг хамгаалах боломжтой юм уу, боломжгүй юм уу гэл ингээл итгэхээ удаан юм уу гэл ингээл зөндөө асуултанд тэмдэг байгаа байж ич одоо мөрнийх нь гэмтэл нь бүтэн идэх юм уу идэх юм уу гэдгийг ч мэддэхгүй байж энэ хэмжээний гэрээс таталцсан гэдэг бол айгүй эрсдэлтэй алхам хийж байна. Дээрээс нь Jazz чинь хэнийг авцсан? Jaren Jackson. Би энэ зүгээр харин авцсан. Kessler-ийг зүгээр Jazz-аас явах нэг юм аа л ичлэл гэж бодсон. Тэгээ Markkanen баг энд иргэжил бол Jazz бол нэлээд хүчтэй орж ирнэ гэж бид хэлээд байгаа шүү. Jazz өндөр бүрэлдэхүүнээр тоглох план гаргасаа. Тэгээд планыхаа дагуу гэрээгээ санал болгосон ч харин авсангүй. Одоо тэгэхээр харин өөр баг 4 жилийн гэрээ санал болгохоор жилийн 40-ыг өгч 140-ыг давах гэдэг байна. Яг зөв 5 жилийн 140 биш 4 жилийн 140 бас байж болно тийм. Тиймхүү юм уу? Гэтэ одоо шинэ юм одоо шинэ төвийн тоглогч гэхээр чинь за 3 шиддэг байх хэрэгтэй. Тэ. Оноо авах чадвар нь сайн байх хэрэгтэй. Клинген 3-аас шиддэг шүү. Сайн хамгаалах хэрэгтэй. 3 шуун дээр гарч хамгаалах хэрэгтэй. 3 шуун дээр хамгаалах хэрэгтэй. За холбогч нь Лука байх юм бол атлетик байх хэрэгтэй. За тэгээд Google Center те эсвэл одоо бүр холбогддог байх хэрэгтэй. Багийн плеймейкингийг бас хийж чаддаг байх хэрэгтэй гэдэг. Ингээ харахаар чинь манай хүн ч бас тийм хүн өнөө биш үү те. Харин надад бодтол хамгаалалт санд хэлж байгаа шүү. Хамгаалт бол байна. Окей, бодтол хамгаалт 140 бол Walker Kessler гэдэг шиг тоглогчд бол зүгээр хэцүү. Гэтэ яг зөв Walker Kessler-ийн давуу тал нь 24 настай 2 м 18 шүү дээ. Том те. Тэгээд хамгаалт сайтай. Wemby-гээс нэг жоохон авах. Тэгэл Rudy Gobert өндөр байна. Яг юуг бол бэлтгэлгүй бол бас потенциалыг харахаар яхаа зүгээр угаасаа агент нь бол тийм юм хийж байгаа шүү дээ. Боломжтой потенциалыг хараад зах зээлийн мэдээс судалгаатай л байна. Потенциалыг хараад гэрээ. Яг гимт хүртэл байгаа нь бол үнэн тэр бол ойлгомжтой.
Тэгээ том тоглогчдод чинь тим жинтэй тоглогчдууд энэ дээр бэлтгэх магадлал. Тэгээ Кеслер чинь тэгээд Лекс даун гэж хүсээдсэн биз дээ. Лекс мэгс уух юм. Одоо тэгээд 40 сарын хүчтэй шүү дээ. Босton Celtics ч гэсэн эдэн жилийн өмнө Роберт Уильямсыг потенциал дээр нь драфтлсан. Тэгээд хөлийн гэмтэл өвдөгний гэмтэл гээл одоо л нэг NBA-гийн сэлгээний л нэг 10-аас 15 минутын тоглогч болсон шүү дээ. 10-15 минутаа бэртлэхүү өнгөрөөж чадвал тэгэл баярлалаа л гэж тэр хүн. За юу вэ? Угаасаа өнөөдөр өглөө болсон баха юм мэдээ гарсан байсан. Уучин гарсан мэдээ бах те. Aaron Wiggins Атланта Хавкс руу 2 дугаар гэрээ өчөө. 2 дугаар энэ ч одоо ийм их удаагтай юутэй баг ахаад их авах юм уу? Гэхдээ энэ салангаа ер нь зүгээр. Зөвхөн энэ Wiggins-ийг явуулснаар $200 сая төлөвлөснөөс 150 хүртэл унтсан гэж тийм. Уусаа нөө нэг second upfront чинь нөө нэг $1 дээр $2 төлөх ч юм уу тийм байгаа шүү дээ. Тэгэхээр дабл тавьчих юм те. баг 3 дахин 3 дахин Бид нар ихтэй 10 Wiggins-ийг ер нь нэлээд ярьж ирсэн энэ тоглогч те. амар тоглолт. Яалчгүй тэгээд ээжээр бичлсэн л минутаа алдсан. Тэ. Энэ бол аль алиндаа л ашигтай тий. 3 талд одоо Wiggins ч ашигтай. Тийм баг. Өөрөө Өөхөсийг зэвэрж яхаар Атлантад бол сэлгээний 7 дахь тоглогч нь болчих ш. Күмэнгийн Атлантаас 97 8 дахь тоглогч нь болчих шүү. болчихно. Асуудал олж байх юм Тийм шүү дээ. SG-ийн байрлал гэхэд бас чацархаг шүү дээ. Гар урт мөрттэй SG-ийн байрлал. 25 минут асуудал авчих байх. Араас нь дорт юм. Тийм. Бас уу. Тэгжиж цалингийнхаа явж байгаа. Хардстайныг бол угаасаа авч үлдэх гэж байгаа план ярилцлаад ер нь тохиролцоонд хүрсэн гэдэг Хардстайн гэсэн өөрөө цалиг бас багасах гэдэг шүү дээ. Аман тохиролцоонд хүрсэн гэдэг Тэгээд энэ жилийн нөгөө чөлөөт агентууд энэ жилийн нөгөө солилцоо бол NBA-гийн бас юг өөрчлөх гэж бид нар яриад байгаа шүү дээ. Маш том од нэрсүүд байгаа. Одоо хамгийн том мэдээж бид нар Янистай ярих бах. Янис тэгээд зөндөл одоо мэдээлэлд гардаг. Одоо яг энэ 100 яаж фри эйжентүүд бид нар харцгаадах уу? Austin Reeves, хамгийн хин явж байна даа. Jalen Duren, Austin Reeves за. LeBron James. Яна. Trey Young, Walker Kessler, Peyton Watt, James Harden суугаа мó. Тэр опшнтэй мó тий? Wiggins яхаа. Wiggins үлдэх юм болов. Тэгээд Draymond Green. Ийс нэг юм шүү дээ. Харин ийс чинь зогсоо 3-аас шидэж бэлтгэл хийгээд л шүү дээ. Лекс гэж. тэгэхгүй бол болохгүй гэдгийг ойлгосон бохоо. Гэтэ нэгэн сайн Шот ч наа чи 24 шидэл дараалж алдсан шүү дээ цогцлын турш. Тэгээ 3-аас зөндөө шидэж. John Collins. Ер нь том чөлөөт агент болж байна. Тийм амар том Тэгэл бол том байна. Одоо чи тэр Диандра Итэн тэгээ явал Кеслер очих юм шүү. Maybe. Simons явах боломжтой. Norman Powell явах. За энийг асуу юу Wiggins үлдэх юм уу багт яг бол юу гэж бодож байна? Юу Wiggins амар нэр. Player option-уудыг сууж байгаа. Green үлдэх юм уу? Амар их юм явж ирсэн. Амар их player option гэж шууд Austin Reeves-ээс эхлэлтэй нэгтэй. Байж асууж шүү дээ би. Wiggins. Austin Reeves би ярьж шүү дээ. Угаасаа Austin чи дараа нь чи том нэрсүүдийн дараа нь ярих гэдэг. Жижигүүдээс нь эхлэх байгаа байхгүй. Wiggins жижигхэн юм уу? Үүргийн тоглогч л үстэй. Тэгээд одоо бол өөргөөс илүү бол Wiggins дараа нь Draymond Green яах гэж сууж байгаа. Green яг бол юу яг бол гэдэг. Мэдгүй. Austin Reeves-ийн за мэдээдүүд гоё. Энд хоёр юм аа. Austin Reeves-ээс гоё яриа л та гоё. За ер нь яг бол энийг зэрэг ярилцгаа эхэлцгээ юм дээр. Austin Reeves. Зөв амар сонирхолтой юм юу гэхээр энэ жилийн драфт өөрөө айгүй сайн тоглогч тэгтэй драфтлахаар энэ тоглогч одоо зарим багууд тоглогчтой одоо энэ драфтын ирэхийн төлөө бас нэлээ өрсөлдөөнтэй солилцоонууд болох гэж би хараад. Драфт ирэх авах сонирхолтой багууд нэлээ. Тэгэхээр юунаас өмнө хийгдэн гэсэн үг чинь. Тэгэхээр чиний хаар. Үгүй драфтын өдөр хийгдэн шүү дээ. Шууд тэр Драфтын өдөр айгүй их тоглогч драфт ирэхээр солилцсон тийм. Одоо жишээ нь Washington Wizards эхнийхээ сонголтыг хүртэл солилцооны аминд оруулах тийм боломжтой яриануд зөндөө явж байгаа. тэгж харин одоо энэ олон жил багуудын хог цуглуулж яснаа хамгийн дажгүй хүн авч гэсэн чи AD Trae хоёр дээр баг тулгуурлаж амжилт руу зүтгэж баларх үү дээ. Арай гүү үстэй. Гэхдээ тэгэх боломж байгаа шүү дээ. Шаас нэг хоёр бусад багийн алдаанаас бас суралцаад цаг хугацаагаа уртсаж болно шүү дээ. Одоо жишээ нь ингэж байгаа байхгүй. 1 2 3 4 5-аар авсан ер нь айгүй потенциалтай тоож авах боломжтой болохоор эхнийхээ эрхийг өнгөтлөө 2 дахь эрхийг ч юм 3 дахь эрхийг буцаагаад авчих ч юм уу иймэрхүү солилцоноос байна. Тэгж л хийвэл юм тийм. Тэгж нөгөө бас түүх тавтвал яах юм. Одоо нөгөө Boston Philly хоёр чинь яалаа тийм. Markel Fultz мүлц гэж хөөргөж байгаа л Tatum-ыг авцсан шүү дээ. Одоо энэ ойрын 72 цагт чинь бүх солилцоо тийм.
Юу Драфт ч одоо ингээд 3 өдөр буюу нэг хоног 10 хэдэн цагийн дараа 48 цагийн дараа. Тэнгууд одоо Янысын солилцоо чинь драфтаас өмнө болно гэдэг байгаа байхгүй тий. Тэгж яриад байдаг. Хэрвээ болвол. Дээрээс нь Леброныг нөгөө сая мэдээлэлд гарсан байсан. Леброн Джеймс чинь Лексийн хувьд бол уулзсан байлээ тий. Гэтэ бол яг нэг юутай юм бол байхгүй гэж хэлж байна тий. Тоглохоо шийдээгүй байлаа гэсэн шүү дээ. Леброн та одоо яаж явж байгааг хэдүүлээ түрүү ярьсан биз дээ. Яаж л өөрөө бодсон явж байгаа. тэрэн дээр л дээ тий. Одоо энэ бол ингэж Цаан ч ихтэй одоохондоо зүгээр амарч байгаа. яг тархаа. Өнгөрсөн логж байгаа тэр нөгөө 2016 оны Cleveland Cavaliers-ийн 10 жилийнхаа аврагынхаа юг бол яг багаараа бүгд Тэр Лекс амар атсан шалгаанд орчиход байгаа хөө. Одоо Ривстэй яах юм. Тэгээ Лукан Ривсийг заавал ав гэдэг байгаа. Лебронтэй яах юм. Леброн хариу өгөхгүй байгаа учраас Леброн дээр хэдэн төгрөг зарцуулгаа мэдэхгүй учраас Ривс их мөнгө чадахгүй яах вэ? Лекс өдөрлөг амар хогийн байдлаар орсаар Леброн залгангууд утсан авахдахгүй. Тэгээ стори ороод. Чао ч стори ороод. Вайнаар ингээ базугтчих. 16-ын бүгдээрээ зулсан дээр шүү дээ. Өөрөнгөөс бүсэн тий. Гоё. Багаас гоё дэмжиж яах шиг өлөө дэрэх юм бол. За тэгэхээр энд бол ярих юм. За бүгдээрээ энэ 100 содод боломжтой 5 тоглох юм дээр харцгаа тэхөө. Андрю Вигинс биш биш. Тэг үүргээ тоглох чиг ярихгүй. Би зүгээр үүргээ тоглохчдыг яагаад хэлсэн гэхээр үүргээ тоглохчдын чигтээ багт маш хэрэгтэй шүү дээ. Одоо та гигэнтэй амар ухаантай явах юм байна. Яг дугаар дээр ингээд Айгу хожим ухаарах юм. Үүргээ тоглохч нар маш чухал шүү. Сүүлийн харин Кавай солигдох талаар шуум амирх гараад эхлэх юм. тэгжээ. Янг ч тэгээд Янг ч хаална гэгүй юм жил. Трей ч жил. Жинхэнэ хаална гэгүй юм. Трейг чи ингэсэн байл шүү дээ. Тэр нэг яг дараа нь драфтаар ярих бах. Тэр нэг Питерсон чи ганцхан Уизерстэй ч бэлтгэл хийсэн. Тэгээд байгаа гэсэн. Бэлтгэл хийсэн өдрөөс нөө Трейнгийг баг те дислээд юм мэлцэн. Сошиал дээр те. Ер нь би арга очиж шүү Трейнг дөрөг зайгаа мөс утгатай мэлцэн. Тэгээд нэг тийм байгаад байгаа. Тийм Трейнги өөрийгөө тэр одоо эрхчил би үзүүлээд өгнө мөгнө гэж ярихгүй бол нөгөө плеер опшн баггүй. Одоо ахаад нэг наач нэг гэрээ авах боломжтой жилнэ. Харин муу санаатай байгаа байхгүй тодорхой юм чинь бас. Гэхдээ би нөгөө талд бодох. Би за overrated гэдэг нь хүн болгоо ярьдаг. Үнэн за overrated гэж өгөхөө ярьдаг заяа. Гэтхий үнэн. Гэхдээ бид гэхдээ бас үнэхээр тийм үгээд харж нөгөө талыг харахаар эн чинь лигийг ассистээр тэргүүлээд тоглож байна. Сүүлийн хэдэн жил. Ассистээр тэргүүлээд өөрөө асуудалгүй бас нэг 20 оноо аса 17.8 гэж ахшиг шүү дээ. Яг нөгөө засгийн волюм буюу ялалтанд хөтлөхөө болцсон л та сүүлийн 3 үйл тэгэл хэцүү. Яг 17.8 сүүлийн 3 үйлдэлээс өмнө чинь 1-ээ ав байсан шүү дээ. 17.8 оноо аваад 10 оноо сүүлийн 3 үйлдэл гэхээр танд юу бодогдож байна? Гэрээг авснаа ерөнхийдөө бүлэгээ бас болчихж байгаа. Ажигласан чи гэрээн дуусгах гэдэг ирэнгууд одоо би яална гэж яриад. Трей Янг яагаад амар драфтаар авч явах амар спешиал байсан бэ гэхээр яг Стефен Кори шиг тийм волюмаар тэгж 3 онооны шийдэх боломжтой байна гэж бид нар харж ирсэн байхгүй. Тэгсэн чинь энэ 3 онооны шийдэлтийг нь хувь болон шийдэлтний чиж байгаа тоон үйлдэлээс үлдсэн гэж багасаад оновчны хүртэл жоохон буурсан байхгүй. Тэгэхээр тэр нөгөө нэг тэр динамик тэр оноо авахч биш болчиход байгаа байхгүй. Тэгээ дээрэс нь шүү ийм байна. 17.8 он 10 ассист гэдэг хэлж шүү дээ. Гэхдээ талбай дээр хасах. Яг тэр хэмжээнийхээ онооноос илүү оноог. За би дараа нь асуулт бол Трейнг бол одоо нөгөө лигт хамгийн ихтэй хоёр байрлал бол нэг нь төвийн байрлал нөгөөд нь холбогчин байрлал зүг хамгийн ховор байгаа. Тэгэхээр тэр төсөө тэгэхээр чин Трейнг шиг холбогч одоо багуудад хэрэгтэй юу? Одоо ийм биш үү бааж. Би ханаас энийг л асууж байгаа. Би хариулчихгүй юм. Зүгээр анхаарал энэ ч юу. Яг наг байж хүн хариулж. Яг асуугач чи яаж байгаа гэж байж л та би. За тулаач хариулчихлаа. Би дараа нь. Би албаар гээд юу чин хорд чин яах гэдэг байгаа байхгүй юу? Яах гэдэг. Хэрэгдүүлэх гээд байгаа юм байна. Тэг хэрэгдүүлэх гээд байгаа. Одоо ингээд түрүүн тэний анаар хоёр ирсэн шүү дээ. Төвийн тоглогч чинь урд хүртэл хамгаалж чадах хэрэгтэй болчоод байна. Шаардлагатай үед бас 3-аас шидэх шаардлагатай болчоод. Гэж байгаатай адилхан холбогч чинь өөрөөсөө бас тодорхой хэмжээний шаардлагатай байх гэдэг чинь тий. За мэдээж холбогч хүн бол шидэлтгүй бол бас жоохон хэцүү байдаг гэдгийг Бен Симмонсээс ахвал Лонзо болмолоос ахвал харсан шүү дээ. Шидэлтэй байх. За холбогч чадртай байна. Тэгээ дээр нь холбогч гэсэн тодорхой хэмжээний хамгаалттай байх гол болохоо олжоод байна л да лиг. Тэрийг бол мэдчих. За үнэхээр тийм өгөгдлэн тийм бол нөгөө дөрөв нь хамгаалдаг бол яг байл гэж байна. Байж болж юм байна. Тэр бол зөвшөөрөл. Тэгж авраг авсан тохиолдол ер нь сүүлийн жилүүдэд байгаа. Би сүүлийн жилийн аврагуудыг харахаар багийн лидер нь хамгаалт муутай тэрний хамгаалтыг нууж авраг авч байгаа баг тэгж харахаа болчиход их юм. За одоо яг анх буцаач. За андраа ямар багт хэрэгтэй? Харин энэ жил Брансныгаа ер нь бол хамгаалт дээр нуусаар гал Нью-Йорк Никс авраг авчлаа л та. Би тэр нэг кейс нь сая болчихвол гэж бодож байна. Тэгээд боломж байна уу? Мэдээж Трей Янгийн үед одоо Вашингтон Wizards багийг ингээд эхнээс нь ингээд амжилтанд хүрэх хэмжээний тийм төвчээр patience байхгүй хаа. Тийм болохоор
илүү контейнер баг дээр очоод ер нь аврагын дайралт хийх, тим хэмжээний тоглолтыг хийх насан дээр одоо Triangle би явчих гэж харж байгаа болохоор ер нь баг явах гэж. А тэгэхээр чи одоо контейнер хэмжээний багууд одоо Triangle сонирхох гэж болж байна гэсэн чинь. Мэдээж Triangle тодорхой хэмжээний зүйлүүдийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй байхгүй юу? За Хоёр дахь лидер ч гэдэг юм уу? Хоёр дахь лидер юм уу? За магадгүй 6 дахь тоглогч ч юм уу те. Ийм юм хүртэл ярих цаг нь болчихсон шүү дээ. Assist тэргүүлдэг тоглогч юу дахь тоглож байгаа. Заавч үл сэлгэнээс тоглож ийн гэхээр тэд тоглож муу тоглож гэсэн үг биш байхгүй юу? Тухайн баг авраг авахын тулд энэ багт ямар үүрэг роллыг хийх хэрэгтэй, тэрийг нөхөж чадах нь Triangle муу юм уу гэдэг зүйлийг ярих гэдэг. Наасан бол тэгэхээр бүчгүй юм болчиход байна л да. Яг тэгэхээр Трианы хамгийн ихний зорилго нь авраг биш цалин байгаа даахгүй. 50 сая доллар 48 сая доллар гэрээ байгаа даа. Тийм 40 хэдэн сая гэрээтэй. Гэхдээ тэр нь сүүлийн жил нь дахиад 3 жилийн ч юм уу 4 жилийн 100-аас дээш саяын гэрээ хүсэж байгаа тоглож байгаа. Тэгэхээр контейнер багууд тим хэмжээний мөнгө өгж авах уу? Одоо зүгээр Triangle багийн ихний лидер бол байгаад багийг тэргүүлээд плей-офф цаашаа явна гэхээр айгүй хэцүү болсон шүү дээ. Тэгэхээр одоо хоёр дахь лидер юм уу? Гурав дахь лидер ч юм уу тийм байрлал явах. Багсаад. Баясаа юу одоо тэгж макс өгөхгүй. контейнер багууд сонирхох уу? Контендер багууд бол нэг хайртай сонирхгүй байна. Би бол тийж бодож. Triangle-ийг зүгээр яг Atlanta Hawks 2 дэг гэдэг баг сонирхох. Versus Дундаж баймаар байгаа баг. Тэгээд ингээд байж уус энэ би чинь доош унахгүй юм. За плей-оффыг орч. Одоо Brooklyn гээд Chicago Bulls яг юу хийж байгаа ойлгохгүй болсон багууд байгаа шүү дээ. Тэгээд энэ нөлөөр зөндөл ярьлаа шүү дээ. 2-2 бүсээс нийт 10 баг доош унлаа гэв. Яг юу их учраа болохгүй нөө чиглэлээ олохгүй нэг лидер хэрэгтэй ч юм уу тийм багууд бол Triangle яг контейнер авраг авъя гэж багууд бол Triangle шиг хэрэгтэй бол хэрэггүй гэж байна. 10 ассист 10 дүнжтэй ч үгүй 10 хэдэн ассист дундч 10 дон авахын тулд тэр хүн баг 48 минут бөмбөгөө заална. Тийм 48 минут бөмбөгөө заална. Нэг тоглолтод 20 хэдэн довтлооны орлого хийн. Тэгээ бүр эцсийн юм өчөд лоу пас өгдөг ч юм. Тийм л юм. За бүгдээ дүүд юу гарыг. Иргэжил яг одоо иргэжил аврах боломжтой гүнж од зураа тий 16 баг бүгд харцгаая л да. За яг ингээд иргэжил яа Стил Никс байж доор ногоод байгааз. Тийм нүгээрээ доор л байгаа юм уу? Энэ ч зөв шүү. Ингэж Одоо ингээд Triangle Anthony Davis хоёртой Wizards байна уу? Байхгүй шүү дээ. Тэр хэрэггүй байхгүй. Энэ Торонто Raptors-ээс доор үнэлэгдэж шүү дээ тий. NBA-гийн 30 багийн талаас их нь энд байна шүү дээ. Тий. Тэгээ анзаарвал арай ихэнх нь юунд байгаа даас нь дорндынхан байгаад байгаа. Энэ яагаад вэ гэхээр миний бодлоор OKC Spurs хоёр бүстэй арай доминант тийм баг уу? байгаа учраас бусдынхан аврах боломж нь бүр багасаад байгаа. А тэгмүүд энэ Торонто, Шарлотт энэ төр чи ороод ирж байгаа 16 баг гэдэг чи уг нь 2.8 багсаж шүү. Тэгэхээр энэ чи баг 16-аараа байна уу? Баг тийм байгаа. тийм ээ тий. Тийм. Одоо тэгээ энэ 16 баг Triangle хэрэгтэй баг үнэ? Байхгүй шүү дээ. Байхгүй. Контейнер баг гэдэг чинь энэ 16 баг байгаа дээ шүү дээ. Энэ дотор юу байхгүй юм те? Яг нь Quickly-г оронд Торонтод байвал ямар? Stephen Curry Golden State Warriors байхгүй байгаа. Эсвэл Warriors байхгүй. хамгаалтын нууц чадна гэж найдаад Орландод Miami-д бас байхгүй юм те? Miami Warriors байхгүй. Вау. Яг Miami ч удахгүй тэр дээгүүр орчихно л та. Энэ яг юу штэ. Яг одоогоор гарч байгаа тэгээд Өнөөдөр те драфт болоод солилцоо болсны дараа өөрчлөгдөн шүү. Угаасаа солилцооны өдөр яг тэр Яг өнөөдрийн Miami-г бүрэлдэхүүн угаасаа угаасаа. ингээл юм л байгаа шүү. яана. Гэтэ энэ солилцоо болох гэдэг яана. Кишат Джонсон ярьсан шигэд байж шүү дээ. Яас очингууд энэ чинь шууд өөр болно л та. Угаасаа яасыг бид нар хэд орон засвараа бүгд ярьцгаана. Өнөөдөр хамгийн ичтэйгээр зоригч байгаа ягдж байгаа зүйл бол яасын солилцоо. Яасын Би танаас нэг бас энэ яагаад өнөөдрөөр мөртлөө өнөөдрийн аврах 3-т оролцов. Та нэг ер нь юу гэж бодож байна? Гэхдээ өөр үнэлгээ нь ялчгүй тийм л биш үү одоо. Угаасаа бид нар сая нэгс эхлэхэд ч нэг сэдвүүтэй байлаа. Тоглолт эхлэхэд хэдүүтэй байлаа. Жаарсан мэдсэн те. Хэд байлаа? 35% байсан юм сте. Ер нь 65 35 гэж хэлсэн юм. Ер нь тийм л юм байл л дээ. Хидэд ранглахдах нэг чухал биш. Зүгээр авраг авах нь чухал юм байл. Яг тийм. Яг хөө зүгээр үнцэн ханыхаа гэж өгдөн шүү. Одоо энэ сарын Хан бол байгаа. топ 4-ийг гаргаад ирж штэ. Энэ 4-ийн дунд өрсөлдөөн болно гэж харуулж штэ тий. Яг нөгөөдөл нэг ганц хоёр онооны дээр доор орж байгаагаас энэ нэг тэр ав зүрэггүй шүү. Аврагын парад дээр тэр нөө нэг Никс шээ Нью-Йоркийн мэр нь хэлсэн байлээ шүү дээ тий. Ингээд нөө нэг 1.4%-аас авраг авсан ба. Энэ бол Нью-Йоркчуудын хийдэг зүйлээ. Хизээж бууж. Яг бол тэр том мото дэлхийн ер нь бол за юуныхаа газар нутгийнхаа хэмжээгээр дэлхийн хамгийн том бот шүү дээ. Эдийн засгийн хувьд дэлхийн 2 тухай Токиогийн дараа 2 ч байна. Тэгээ ер нь бол тэгэл үргэлжлэл дандаа топд байдаг. Ер нь бол дэлхийн нийслэгээ буруутгах болж байна.
ийм газар амьдарч байгаа хүмүүс бууж ирэхгүй л байгаа. Америкт Нэг өдөр 1 секунд ч өвдөж болохгүй. Тэр над байнга тэмцчихэд хүмүүс нэг сэтгэл зүйтэй. Тийм учраас тэнд нэг өдөр 1 секунд хормоо алдчихсан юм бол тэр хотоос өөр хот руу нүүх гэдэг шүү дээ. Тэгэхээр ийм нэг юм сэтгэл зүйтэй хотчин үдийг маш гоё байдлаар илэрхийлж. Тэгэхээр зүгээр нэг авраг авсанцсан одоо ингээ 3 эржлийн авраг авах боломжтой богдын тоонд 3-т орж ийнө гэдэг нь зүгээр өмнө бид нар цаарсан. Үнэхээр яг сагсан мөнгө аварчлаа. NBA-ийн сагсан мөнгө ялангуяа. Би яхад дээрээс Андрын саямтай нэг санал хэлж байна. Юу гэвэл угаасаа тухайн жил авраг авна гэд одоо чинь за ярил л та. Сүүлийн 8 жил одоо Warriors ярих гэж. биш 8 жил байсан. За хамгийн их Торонто тэр жил авраг баг. 22-ны Warriors байсан. бол байгаа. 22-ны Warriors бүр эхний 6-д ч байгаагүй. За дараагийн ярил л та. Denver ямар байсан? 22-ны Warriors чинь бүр ихний 100 баг ихний 16-д нь байсан. Яг тийм ч за Denver Nuggets тэр жил авраг авах юу байсан юм бэ? Ингээд ярихаар энэ жилийн Нью-Йорк Никс байсан. Ингээд яривал бид нар сарын сүүлийн аврагын чинь баг 6 ч юм уу баг энэ ихний юм байгуул багууд авчиж байгаа. Тэгэхээр яг нөгөө хиний хэлдэг юу ч чухал биш юм аврах яг зүгээр үндсэн нэг ихний дөрвийг ирэх гаргаж тэр дунд барьцсан нөхөөс тэгэхээр нөгөө сагсан мөнгө гэдэг зүйл чинь бүх нөгөө бэлтгэл гимтэл гэдэг юм чинь нэг хэсэг нь болоод нэг гол тоглогч бэлтгэл бүх юм өөрчлөгдөж байгаа юм. Тэгэхээр нөгөө барьцуул байхгүй л бас тохиолдлын сонирхолтой юм зөндөө байна. Жишээ нь OG Anunoby ихний тойрог гимтсэн байж байгаа Нью-Йорк Никс нэг өрсөлдөгчд тэднээр шүүрдээд Anunobyд одоо гимтлээ идэх боломжийг олгосон. Тэгээд финал дээр Anunoby яаж тоглолоо те. Anunoby гимтэлтэй байсан бол яах вэ гэдэг юм ингээд. Бүх юм бүрдчихэж л уусаа аваад. Бид нөгөө ярьдаг ч 80-аар тоглолтыг дуусны дараа нөгөө өвдөхгүй тоглогч өвчин намдагч юм уухгүй тоглогч энэ лигт байхгүй шүү гэж үнэтэй. Тэгэхэд нэг яг нэг 7 хоног л амарцсан тоглогч шал өрөөдөг шүү дээ. Ороод ирэхдээ бэртээд нэг 2-3 хоногийн амралт хүртэл нөлөөлнө. Тэгэхээр тэр л өөрөө том зүйл болоод байна. 7 хоног чинь заримдаа ихтэй гэж. За тэгээд хэсгөрмөн дээр бүгд уулзцай цолцоодны талаар бид нэр их юм ярих болно. Нэвтрүүлгийн Platinum Event тэтгэгч Ultra Cool, Ultra Smooth, Singur Ultra. жилийн турш Монголын сагсан бөмбөгийн хөгжлийг хамтдаа бүтээсэн Singur брэнд 18 years of emotions. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч цахим технологи цахилгаан барааны дэлгүүр PC Mall. Энэ урьдчилгаатай юу? Урьдчилгаагүй. Энэ урьдчилгаатай юу? Урьдчилгаагүй. Хүй, энэ урьдчилгаатай юу? Энэ бас урьдчилгаагүй. Гадууцаа хамгийн хиндаа бэлэгтэй урьдчилгаагүй хийсэнгээр аваарай. Гадууцаа зөвхөн PC Mall-оос. Нэвтрүүлгийн Platinum Event тэтгэгч сагсан бөмбөгийн спортыг дэмжигч Coca-Cola. Эрдэс нөхөх Sportus Powerade. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч цахим технологи цахилгаан барааны дэлгүүр PC Mall. 1,200,000 төгрөг байхад iPhone 17 авчиж гэсэн үг. Тийм ээ, бүр 17 Pro Max. Биднийх чинь тэгээд Алт ёсны хэрэгтэй. Дээрээс нь бусад гадраас хамгийн хямд. Эзэнгийн хэлбэр нөхцөлтэй авчил та. авъя. Урьдчилгаа 20% төлөөд хамгийн хэлбэр лизингээр iPhone 17 тавуулаарай. PC Mall 75 35 35. Нэвтрүүлгийн Platinum Event тэтгэгч Ultra Cool, Ultra Smooth, Singur Ultra.
жилийн турш Монголын сагсан бөмбөгийн хөгжлийг хамтдаа бүтээсэн Сэнгүр брэнд. 18 years of emotions. Нэвтрүүлгийн платинум ивент төлөвч, сагсан бөмбөгийн спортыг дэмжигч Coca-Cola. Хамтдаа илүү амттай. За та бүхэндээ энэ биток энэ үлрэлийн 25-26 оны үлрэлийн хамгийн сүүлийн дугаар буюу 40 дугаарыг үлрэж байна. Тэгээд 40 дугаараас энэ битоктой хамт байсан бүх залуустаа сагсан хүмүүс өргөчтэй баярлалаа гэдгийг хэлмээр байна. Энэ битокын зүгээс за мөн спонсорудаас баярлалаа гэдгийг хэлмээр байна. Тэгээд нэвтрүүлгийн платин мэдээж хүнсний дээдлийг аль биесны Токиогоо тоглолтын өөрсдөөс зөвхөн Токиоос тавхаагаараа нэвтрүүлгийн платин ивент гэж Power Sport усгаа цоошин нөмтөртэйгээр ирсэн байгаа. Нэвтрүүлгийн платин ивент гэж PC Mall, Apple, Samsung, Huawei, Honor, Xiaomi брэндүүдийг аль биесны ихтэй уучлалгууд эзэн зөвхөн PC Mall-аас тавхаагаараа. За тэгээ мөн нэвтрүүлгийн платин ивент гэж Монголын хамгийн зөв шаарыг Сэнгүр Ультра, Ультра Smooth, Ультра Cool байгаа гэдгийг та бүхэнд хэлмээр байна. Баярлалаа гэдэг хэлмээр. За тэгээд одоо түрүүн ярьсан том драма queen руу орох. Сүүлийн хэдэн жил энэ тоглогч бараг яригдчихэж байгаа бол. За ямар ч нэг 48 цагийн дотор бол ямар ч нэг юм болох нь болох юм байна. Ямар ч юм болох нь. Харин одоо ярахаас алхаж байна. Нэг яваад өгөөсэй гэдэг. Гэхдээ энэ тоглогч очсон баг нь шууд контендер болно гэдгийг бол бүгд мэдж байгаа тийм хэмжээний ур чадвартай нөлөөтэй тоглогч. Ер нь Wemby ганц зогсох хүн гэж бид нар яриад байгаа шүү дээ. Биеийн хүч юугаараа. За тэг ямар баг өдөр очих гээд байна. Энд л бүгд ярьцгаая тийм ээ. За 3 баг. Янс эрчтэйгээр сонгож байгаа 3 баг. Мэдээж хэрэг хамгийн ихэнд Miami Heat байгаа. Boston Celtics, Minnesota гэсэн. Ер нь тонж үлдсэн 3 нь энэ 3 руу явах магадлал маш өндөр л гэж ойлгочтой болно. Minnesota очих юм шүү. Нэг гоц моц шийдвэр өөр багаас гараад ирдэггүй юм бол энэ 3 тонж үлдсэчээд байна. Гинт өөрөө багтаа үлдэх гэдэг хүн шүү дээ. Бас эвгүй яа. Тэгвэл л одоо бүр нэр үнэхээр болио дөө. Миннесота очих юм шүү. Миннесота өрсөлдөөнд ороход хэцүү л дээ. Миний бол шууд контендер болгоод энэ 10-т дайралтыг шууд боломжтой баг энэ 3-аас бол Миннесота гэж харж байна. Антанд нийлчих юм бол бас зогцлоо харуул. Зогцлоо. Байрлалын зогцлоо. Гэхдээ Янсыг авахын тулд өгөх ёстой юм нь Досуу юм уу? Рандл, Julius Randle тосон бол шууд Макдональдсыг нэхнэ л дээ жишээ нь. Багс л тийм систем. Тийм шүү дээ. Гэхдээ өгөл Янс явахд өгөл өстой шүү дээ. Тийм бай Янсыг авах юм ч одоо тийм хэмжээний зөөлөө өгч Янсыг өвөн гутал Атлантаараа заалгаад нэг Александр Волкер буцаагаа авъя гэхгүй. Өш Баясаныг бас өгсөн хамгийн дээр нэг баг нь ялцчихгүй Майами байгаа үнэ. Майами сүүлийн хэдэн жил ер нь яг энэ тоглогчийг наавна гэж яригдсан. Ер нь одоо тоглогч солилцоон цогтор хамгийн хэрэгдэг ганц баг л Майами байдаг шүү дээ. Наад хоосоо цогтор сүүлийн 10 жил ярьж байгаа хөө. Тий. За тэгэнгүүт Майами авчвал за контентер би бол аврагын шууд харахгүй юм чи. Миний зүгээс үл эзэж Майамиг Янас очиод хизэж гэдэг шүү. Одоо ирэх жилиг бид шууд ярих хэрэгтэй шүү дээ. За нэг л баг за авраг авна гэдээ одоо тэгвэл ирэх хөлрлөөс өмнө хэлчихсэн нэг баг гэдэг. Хэн ч хэлж чадахгүй л. Чадахгүй тий. Контендер л гэж ярьж байгаа шүү дээ. Контендер шууд болно тий. Контендер гэдэг чинь аврах боломжтой баг аа. Тэгэхээр контендер баг Янс хаанч утсан контендер баг. Тий тий. Хаанч утсан контендер шууд контендер болно. Оо авраг авнаа гэдэг юм яриа байхгүй шүү дээ. Гэхдээ нэг авраг авах магадлал тэр нь хамгийн одоо оцны өндөр боллоо гэж ярьдаг шүү дээ. Контендер болно гэж андэрч. Янс бууст очвол контендер болох. Болно шүү дээ. Шууд. Ямар ч альч баг. Ямар ч огт очсон контендер болно шүү дээ. Энэ чинь зүгээр ярьж байгаа байхгүй. Ярьж байгаа юм байхгүй. Үгүй. Багстай байсан контендер шүү дээ. Янсгийн топ хэдэн тоглогчийн нэг юм. За Йокич, за 5 тоглогчийн нэг байна. За 4 за 5 тоглогчийн. 5 тоглогчийн. Дэлхийн. Энэ 5 тоглогч байгаа багууд бүгдээрээ л контендер шүү дээ. Юуг нь харилта за тий. Майамиг ч юу нэ хийн явуулд яа юу гурван баг сая ярьж ирсэн юм чинь дуус. Тэр Янс авч чадахгүй бол дараагийн нүүдэлнэ. Саяны 3 баг тоглогчдыг нүдэлсэн байгаа гинэ. Бид Трей Морфиг сонирхож байна гэдэг угаасаа Браунгүүгээр явуулаад байна гэж хэлсэн юм шүү. Морфиг сонирхоод Дерек Вайт бол Миннесотад хэрэгтэй. Дерек Вайт ер нь хаач хэрэгтэй ах уу? Бүх багт хэрэгтэй ах уу? Тий нэг иймэрхүү тоглогч л тий.
Кавиг чуулна. Нэг иймэрхүү тоглогч биш л дээ. Одоо ямар системд тохирчих гэх юм уу? Жирүү манай баг сонирхоод байсан гэсэн юм. Хойлох жирүү тий. Тэгэхээр жирүү шиг талбайг удирдах болж чадахгүй тий. Би бол холбогч гэж харддаггүй шүү дээ. Яг тийм. Найруулга тийм. Тоглогчид өөрч мөрдөг тийм төрлийн тоглогч. Тэгээ ёстой нэрээ баг Derek White очсон баг контендер болно да бас гэж байгаа. Кавиг тийм иймэрхүү үргийн тоглогчтой баг төрүүлдэг л тий. Кавигийн тоглогчийн тансаглал. Кавай Янсыг Майами авахгүй Кавай Жавэрийг авал яах вэ? Бүр дуус юм шиг. Тэгвэл гоё бас. Бүр дуусгий. Хоёулынгийн авчлуу. Тий. Тэгвэл авах шүү дээ. Бэм гин гурвал гэсэн үг шүү дээ. Bam Kawhi Good contender шүү дээ. Шууд контендер үстэй. Аврах гэж яахгүй үстэй. Шууд авах. За тэгээд Сайхан спидоиг байна оо. Харагдаж байгаа хоёр дахь боломж Олон жил харлаа да ийм юм нэгнээ. тэгээд Гэтэ энэ жил нэрэн гисэл нэг юм. Хөө авчлуулаад нэрэл нэг юм хийх гэдэг юм. Нэрээс нэг юм хийх хийх нь хийх гэдэг. Яаж ч манай багт орог 2 удаа ирсэн, Drew Holiday маад 2 ирсэн, Bradley Beal ирсэн, Damian Lillard ирсэн, хин ирсэн мэдгүй. Бараг Jordan буцаж ирсэн тий. Яг гоо ерөнхийдөө бол гэхдээ 48 цагийн дараа энэ болох гээд байна. 48 дотор энэ болох гээд. Үгүй бол 48 цагийн дараа яг тухайн цаг мөчлөө шүү дээ. Болно ямар нэг юм болно. За тэгээд энэ жил драфт бол маш гоё болно. Драфт зуртаар гарах юм уу? Гарна. Тэр бид хоёрын гарна гэсэн үг. Одоо энэ жилийн драфт бол нөгөө ярьсан түүхэн драфт гэж яригдаад байгаа. Нөгөө сүүлийн хэдэн жил байгаагүй одоо мундаг тоглогчтой драфт болно гэж хэлж байгаа. За бид монголчуудын хувьд юу вэ гэвэл хамгийн гоё мэдээ гэвэл бас түүхэн тийм ээ. Бас түүхэн Монгол тоглогч анх удаа NBA-гийн бас тоглож болох боломж байгаа тийм. Одоо түрүүн ярьсан ш нь Colin Gillespie unddrafted гэдэг шиг драфтлагдахгүйгээр ч бас нэг багт очиж боломжтой. Мэдээж хэрэг бол Майк ерөөхдөө NBA-ийн замлаа эхлүүлэх гэж байна шүү дээ тий. Одоо драфтад нэрээ өгөөд ер нь NBA руу орох боломжтой бүх нөхцөл байдлыг л одоо турш үзэж байна шүү дээ тий. Одоо энэ дунд нөгөө Milwaukee-гийн нэр байхгүй байгаа. Milwaukee 2 дугаар төргийн нэг эрхтэй болчвол авч магадгүй гэж бас. Milwaukee шийдсэн байх. Энэ угаасаа сонирхоод байсан шүү дээ. Warriors 54-оор авч Тэгэхээр Milwaukee хөөш багуу тараа өөрсдөө сонгох боломжтой тоглогчийг дуудаж драфт хийдэг билээ дуулж шүү дээ. Milwaukee-д яг одоо юу байхгүй солилцоо их ойлгомжтой. Тэгэхээр тийм байна. 20 дугаар төргийн авч таарчлаа. Тэгээ энэ дээр бас ингээд би буруу санааг бол Юта бас байхгүй гадсан. Юта болохоор анхны коллеж тоглосон анхны удирлаас нь эхлээд Юта Jazz сонирхолтой хараад. Гэхдээ бид нар бол 2 дугаар төргөөр л аавна гэж харж байгаа гэж хэлсэн өөрсдөө. Тин чин Kessler солилцоо орсон юм байна. Тэгэхээр Юта Milwaukee хоёр дээр манайхан бас жоохон гордож хүлээх болох үйцэх. Grizzlies дотсон байл ч тий. За манай тэгээд драфтын өдөр ерөөсөө юугаа зугтаасаа битээ болдоор гэдэг хэлмээр. Тэгээ 2 дугаар тойрог бүгдийн 2 дугаар тойргийг ялангуяа юмыг бас харах боломжтой шүү тийм ээ. Тэгэхээр жинхэнэ бүгдээ драфтын өдөр Майкигаа дэмжиад тэгээ энэ жилийн драфтын онцлог нь 2 өдөр болдог болж байгаа. А тийм үү? Тий. За Wizards, Jazz, Grizzlies. Jazz 2-оор авчих юм болов? Нэгэр нь явах гэдэг шиг байна одоо. Mock draft хамгийн юугаар. Либанцаад дагуу. Гэтэ нөгөө Петерсон нь бас ороод ирсэн өөр газар тоглохгүй гэдэг нэг тохиолдол төрсөн шүү. Тэнгууд Wizards драфтын 1-р төргийн ирэхээ солих 3-3-аар солио унгаад солиод Петерсон зөвхөн тэндээ үлдэх гэж юм мэдгүй. Тийм хор явах юм байхгүй юм. Гэдэг юм байгаа. Гэтэ өөр газар тоглохгүй зүйл авахгүй. Wizards нь авахгүй л яах юм. За 1-р сонголт. За бид нар авахгүй л тэгэл нүдэн анал Jazz Grizzlies хоёрын нэг нь авах л байна. Ур чадвар нь байгаа болохоор. За би бол за энэ угаасаа драфтуудыг нэг халт харсан. Гэхдээ ер нь жигд ер нь бүгд үнэхээр яаж Бүүзрийн хүүхд бол 2-3 гэдэг байна. Дээшлээд улмал дээшлээд. Тэгэхээр нөгөө бэлтгэлийн бааз дээр цугларалтан дээр их сайн л ах шиг байна. Бүүзэрч одоо энэ драфтд байгаа тоглогчдоос ер нь хамгийн залуухан буюу 19 нас хүрээгүй байгаа. Тийм билүү. Тэгээд ер нь бол драфтын эхний 10 сонголтын дээр яригдж байгаа залуучууд бүгдээрээ 19 настай буюу нэг л жил коллеж тоглосон тоглогчд байгаад байгаа байхгүй. За тэгээд одоо манай Майк шиг ч гэдэм үү ингээд 20-оос 23 насны тоглогчд 4 жил тоглолцсон тоглогчд mock draft дандаа 2 дугаар төрөгт
голдуу байгаа. За яг нь ганц нэг тоглогч нар л ихний тойрогт харагдчихлаа. Ер нь бол ихэнх нь дандаа потенциал дээр нь тулгуур драфтлах байгаа тийм тоглогч нар байгаа. За тэгээд урд шумны тоглогч нар буюу гардуудыг ярихаар эхний 1 2 3 4 сонголтын араас ер нь бол холбогч нарыг авч эхлэхээр байгаа юм байлээ. За энэ холбогч нар бол ихэнх нь биеийн өндөр нь 6 1-ээс 6 4-ийн хооронд буюу харьцангуй намхан жижиг холбогч нар байгаа. Тэгэхээр майкийн давуу тал гэх юм бол урд тоглолтог 6 8 таа гэхээр бүр 3 номер дээр тоглолтог 4 номер дээр тоглолтог тоглогч нартай адилхан нуруутай. Тэр нь бол яалтчгүй давуу тал нь болж байгаа. Ер нь бол тэгээд юу гэдэг ямар ч тохиолдолд урд шумны тоглогч бол өндөр нуруу гэдэг бол дандаа давуу тал болж идэг болохоор тэр нь майкийн хамгийн том давуу тал болж энэ драфт орж ирэх. Ер нь хамгаалалт драфтлагдахгүй байсан ч гэсэн ер нь аль нэг баг руу two way контрактор явах магадлал айгүй өндөр л гэж харж байна. Хөгжлийн лигт бүр муугаар тоглох магадлал маш өндөр юм тий. Нийс нэг Купер Флаг шиг өндөртэй толбогчлаагаад байна гэсэн үг үстэй. Тийм шүү дээ. Тэгэхээр чин ялчгаа давуу талтай. За энэ хамгийн сүүлийн гарсан нөгөө юугаар тий? Тийм энэ бүр яг өчигдрөөр гарсан гэхээр чинь яг сайхны хүртэл бэлтгэлээс хийж ягаад тэгээд нэг дүгнэлт гарсан маягаар. Тэгэхээр одоо зөв би энэ дээр нэг Дарн Питерсон нэг санагдаад байгаа байхгүй. Өдөрлийн үеэр нэг load management хийсэн тоглогчтой. Өөрөө бараг суу. Өөрөө сууж мгаа би бараг тоглохгүй юм бол. Ер нь тэгвэл бас харагддаг. Тэгээд энэ чинь бүр зарим коллежийн аналистууд бүр энэ чинь энэ одоо коллеж load management гэж энэ би тоглож чадах юм уу гэдэг юм ярьж ярьжсэн байхгүй. Тэгэхээр аль хэдийн бас нэг хойш унцч магадгүй. Эсвэл аваад бүр баст болчих магадгүй. Мэдхгүй байгаа. Майами гэдэг байгаа тоглогчийг бол би бас Австрали лигийн үтсэн амар юм л шүү. Warriors авахгүй очиж нөгөө хин Данлиг очиж Кэрин Лопес гэдэг амар шүү. Австрали лиг наа чин зүгээр өстой easy 20 10. Тэгээ ийм байгаа. Энэ жилийн драфтад 15-аас 25-ын хооронд бас нэг 4-5 PF центрүүд байгаа. Тэр бас дандаа эвгүй Герман, Мирман, эвгүй нөхдүүд орж ирж байгаа. Тэр Адаймара Зара гэдэг тэр мэрч байгаа эвгүй нөхд. Тэгээд 3-аас шиддэгч төв байгаа, PF байгаа. Зүгээр яг атлетик мангар урт гартай стил блок сайн хийдэг тэмч төв байгаа гэдэг ингээд янз бүрийн сонголтууд бас байгаа. Тэгэхээр энэ жилийн драфт ихний тойрог ер нь сайн. Ер нь зузаан. Тэгээд одоо чинь OKC чинь ихний тойрогоос 2 сонголт хийн. Гэл муу юм явж байгаа байхгүй. Муу ярын. Тэгэхээр тэр доогт Wiggins чинь шууд руки контрактаар болох чинь. Бүүсэр чинь дээшээ 3 доор орсон юм шүү дээ. Ер нь бол 3 дээр л байгаа. Тийм, ер нь удирдлагын 3 дээр байгаа. Зөв Бүүзрийн хувьд гэх юм бол Дибанц Питерс хоёроо бодох юм бол хамгийн эрсдэлгүй сонголт нь байх магадaltaй. Яг л ер нь бол орой болгоно л нэг 20 он 10 самбар авах аавч гэдэг тоглолт үзүүлэх боломжтой гэж харж байгаа. За Дибанц бол ер нь баст болгох магадлалтай Коминга шиг ер нь 10 барилтай энэ тоглогч байгаад байгаа байхгүй тэсрэлттэй өсрэлттэй тий. Питерсон бол ер нь бол зан характерын хувьд бол ер нь бол жоохон давархан бол Жаморан ч араас нь ороод ирж тийм зан характер ер нь анзаарагдаад байгаа байхгүй. Тэрээс риск байгаа шүү дээ. Тэгэхээр 6 дээр яригдж байгаа тэр холбон тоглогч бол энэ драфтын магадгүй хамгийн шилдэг холбон тоглогч нь байх гэсэн тийм яриа явуулж байгаа. Эйкаф гэдэг. NBA-ийн драфт Premier Sport Network-ээр гарна. Бүгд хоёрын харагдах уу? 24 нөө. Драфт ихний өдөр. Өглөө 8 цагаас. Энэ чинь 1 2 дахь гэж явах юм уу? Юугаа? Тий, нэгдүгээр тойрог нь ихний өдрөө явагдаад хоёрдугаар тойрог нь бүр тусдаа ахиж нэг өдөр болдог болцсон. Гоё ачаал бүгд өгөөд ачаал бүгд өгдөг болж байгаа юм аа. Тийм ээ тий. Хоёрдугаар тойрогоос чинь жиг суперстар төрөөд нь шүү дээ тий. Хоёроос гоё тоглогч нар гараад ирж байгаа шүү дээ. За тэгэхээр тэр өдрийг л хэдүүлээ бас чухалчилж авч үзэх нь шүү дээ. Яг хөө гэхдээ нэг өдөр бас юм яаж. Тий, ихний тойрог угаасаа гоё шүү дээ. Тий, ахав. Гөө ихний тойрог сонголтоо байсан ч тэгээд өөрөө гоё шүү дээ. Өглөө 8-аас юм уу тий? Хоёулангийн Premier Sports League шууд амжилттай үзүүлэх байлтайгаа. Тэгээд хоёулангийн л. За тэгээд монголчууд мань бүгдээ нөгөө дээлийнхаа юг захыг мушгаараа гэдэг шүү дээ. Тэгээд бас монгол залууг бид нар NBA-гийн драфтад NBA-гийн 30 багийн айл нэгт бас драфтлагдахыг харж тэгээд монгол тамирчин NBA тоглохыг харах бас тэрний өдөр эрхийг бас NBA Токиохны зүгээс бас хүсэж бас дэмжиж байгаа шүү гэдгийг хүлээж байгаа шүү гэдгийг бас хэлмээр байна. Тэгээд 40 дугаар бас NBA Токт хамт байсан та бүхэндээ баярлалаа. Тэгээд угаасаа их жил яг бидний цагтаа бас та бүхэнд хүрэх болно. Энэ жилийн үйлрэл үнэхээр ярих зүйл ихтэй маш тийм одоо үзүүштэй сайн гоё үйлрэл боллоо. Тэгээд таамаглашгүй зүйл маш их боллоо. Маш гоё авраг шинэ одоо авраг 53 жил дараа гарлаа.
Тэгээ үнэхээр яг зүрх ихтэй үйлдэл байлаа гэж бодож байна. Тэгээс бацаад тэгээд бас бүх нөгөө эмбедогийнхоо хөтлөгчдөө бүхэнд баярлалаа гэдэг хэлмээр байна. Бас дээрэс нь бас бидний бас оролцдог нөгөө амарчин их баяр те тэр хүмүүстээ бас эмбедог нөгөө ялтмаар бас ирсэн баярлалаа гэдэг хэлмээр байна. Идрээ ахч ирсэн шүү дээ. Идрээ бас ирсэн. Ер нь бол олон хүмүүс бас ирсэн байх шүү те. Тэгээд бүх хүмүүстээ баярлалаа эмбедогтой үргэлж хамт байгаарай. Тэгээд сайхан амарцгаагаараа энэ зуныг сайхан өнгөрүүлээрэй. Тэгээд мэдээж хэрэг эрх хүлээлт эхлэхээр бүгд энэ цагтаа эмбедогтой хамт байгаарай. Ивент тэтгэгчтэй бас баярлалаа. Бүх ивент тэтгэгчтэй баярлалаа. Сайхан амарцгаар залуусаа баярлалаа. Yeah, 100 sounds so funny, then I can keep it 1,000. I know you don't really run it. I'm like, don't worry, we gon' keep it running for miles after you done. Cause I know you don't really run it. I'm obsessed though. You right, that's why I'm the best though. Too right, when they talking, I say let's go. All right, I'm the one they thought they left, but I got it too right. All of my company, cause I feel like 3,000 energies is down on low, cause you know that we bout it in your dreams. It's like no real life, you can't do nothing about it. I heard you say you the greatest, get your vision must be closed a little bit.